9 цаг 9 цаг 10 минут болсон байна. За тэгээд өнөөдрийнхөө жоо вебинарыг эхлүүлье гэж бодож байна. За 2024 оны 7 сард бол Газар зохион байгуулалт геодез зураг зүйн ерхий газар, за Монголын геомэдэглэлийн холбоо, за Уисконсин медицин их сургуулийн байгаль орчны хамгаалал, доктортой байдлын орон зайн шинжилгээний лабораторитой гурван гэрээг хамтын ажиллагааны санамжчийг зурсан. За энэ санамжчийн хүрээнд одоо мэдлэг туршлагаа солилцох, за тэгээ сургууль зохион байгуулах гэсэн ажлын хүрээнд бол энэ жоо вебинар маань бол энэ оны 2 сараас хойш амжилттай зохион байгуулагдаад өнөөдөр бол хамгийн сүүлийн жоо вебинараа эхлүүлэхээр ингээд явж байна. За тэгээд өнөөдрийн жоо вебинараар бол 2 ихтгэл байж байгаа. За 2 ихтгэл дээр бол эхний ихтгэл маань бол машин сургалтын QGIS Modulus за өрсөлдөл ашиглан газрын бүрхөвчийн өөрчлөлтийн динамик ба ирээдүйн төсөөлөл гэсэн сэдвийг бол нийслэлийн бодлогын судалгаа шинжилгээний төвийн ахлах шинжээч доктор Баян Мөнх танилцуулна. За дараагийн ихтгэл дээр бол Монголын бэлчээрийн урт хугацааны өөрчлөлт хүрээлэн эдээс их сургуулийн доктор Элбэг Жаргал ингээд танилцуулахаар байгаа. За тэгэхээр эхний ихтгэлээ ингээд шууд эхлүүлээ явчих гэж бодож байна. За тэгээд асуулт хариулт бол бүх одоо 2 ихтгэлийн явсны дараагаар бол асуулт хариулт харилцан хилцүүлэг явагдана. За тэгээд сургалтандаа жоо вебинартаа бүгдээрээ идэвхтэй оролцоорой. За эндээсээ би юм шийдлээ төгч. За ихтгэл нь харагдчихэв бүгдээр нь. За одоо харагдчихна. За окей. За. Бүгдээр нь өглөөний мэндийг хүргэе. Эхний хэлтгч Баян хэлтгэл ерөнхийд нь бол хэлтгэл болон судалгааны ажлыг бол манайх ажлынхаа явцын додон ажлынхаа завсраараа хийгдэж байгаа ажлын нэг хэсэг байгаа. Тэгээд гарсан үр дүнгууд маань хүмүүс цаашлаад ажлын маань нэг хэсэг болоод бол явах байгаа. За судалгааг болохоор оршил зорилго судалгааны талбай арга зүй үр дүгнэлт гэсэн нийтдээ нэг 8 слайдын хүрээнд бол би хэлтгэлээ бол танилцуулаа явуучих. За Улаанбаатар хот бол ерөнхийд нь нийт хүн амынхаа төвлөрлийн 49.8% бол эзэлж хотын төвөөрөө нэгтгэл ихтэй дэд бүтцийн системж бол хязгаарлалмагдвал хүрээлэнгүй орчны асуудлууд бол боломжтой байгаа үүсэж байгаа асуудлууд ихтэй ийм байдалтай болоод байгаа. За 2023-аас 24 оны байдал орны Улаанбаатар хотод бол ерөнхийд нь хүн амын шилжилтээр бол 31,000 хүн бол суурьшлийн бүсэд бол шилжиж ирсэн гэсэн мэдээ байдаг. За эдгээр нь болохоор байгаль орчны доктортой байдал алдагдуулах, экосистемийн сөрөг нөлөөдүүд үүсэх, хүний үйл ажиллагаатай холбоотой хамт технологийн газрын өөрчлөлтүүд бол явж идэг байгаа. За иймээс болохоор Улаанбаатар хотын судалгаанд газрын бүрхөвчийн өөрчлөлтийг land use land classification буюу газрын бүрхөвчийн өөрчлөлтийн ангиллыг бол хийсэн. Тэгээд үүн дээрээсээ ирээдүйд Улаанбаатар хотын тэлэлт маань суурьшлийн бүс маань хэрхэн ямар ангид тэлж өөрчлөх юм бэ гэдэг таамагласан толгойн ажил юм аа. За та бүхэн мэдж байгаа Улаанбаатар хот маань бол 4704 км талбайд бол эзэлдэг.
Үүнээс бол яг дэд бүтцийн дэд төсвөө дулаан хангамжийн хэсэг маань бол 6,000 гаал талбайд бол оршиж идэг. Яг энэ хэсэгтээ бол яг Улаанбаатар хотын шинэ хотчлол буюу барилгачлалт маань бол бий болж эндээ бол нэгтлүүд нь төвийн нэгтлүүд бол нэмэгдээд байгаа. За хотын захын хэлтүүд бол нэг нь өдөө орон нутаг болон шигжин эрхтдээс хамааралтайгаар бол илүү хэлтүүд бол бий болж идэг байна. За 2004 оны байдлаар Монгол Улсын нийт бол 49.8% буюу сая 768,151 хүн бол Улаанбаатар хот гэсэн мэдээлэл бол. За судалгааны арга зүйд бол ланцад хэмэл давааллын мэдээллүүдийг авсан хугацааны мэдээллүүдийг авах тулд ланцадын мэдээллүүдийг авч ашиглаж байгаа. За ингээд 3 оны мэдээлэл дээр боловсролтуудыг хийсэн. Анхан шатны боловсролт агаар мөндөр одоо мэдрэгэн цэцлүүдүүд хийгдсэн. За дараа нь болохоор ангиллыг бодвол хийхдээ дараах 4 төрлөөр бол хийгдсэн. Зарим дүүнэр авч байгаа юм, худалдаж авч байгаа юм гэдэг бүгдийг нийлүүлээд зоогч. За энэ болохоор ер нь бол Models for Land Use Change Simulation-ыг загварчлаар бол ерөнхийд нь авч дараах алгоритмуудыг бол ашигласан. Ингээд бол английн зураг маань болохоор газар мөрчийн ашиглалтын англи бол 1990 он болон 2020 2023 он дээр бол зурглаж гаргаж байгаа. За эдгээрийг болохоор газар нутгийнхаа талбайтай бол баталгаажлтуудыг бол хамаарлуудыг бол тооцоолол гэдэг бол мөнөөс загварчлалынхаа үр дүнгүй баталгаажлтыг хийхэд бол хэцүүлж утсан. За ингээд бол 2030 оны Улаанбаатар хотын суурьшлийн болон ашиглалтын тэлдийг бол зургалсан байгаа. За ингээд бол газар ашиглалтын нөхцөл болон нөхцөл байдлын хүчин зүйлсүүдийг ашиглан талбай өөрчлөлтийн магадлалыг бол матрицыг бол үүсгэх. За шилжилтийн боломжуудыг сануулж ирээдүйн бол талбай өөрчлөлтийн чиг хандлагыг бол загварчлах. Ингээд бол шугам эргэрээсээр үр дүн бол илэрхийлэх. Газар ашиглалтын өөрчлөлтийн шинжилгээг бол цаашдын ашигтай тооцоол болон орон зай цаг хугацаагаар газар ашиглалтын өөрчлөлтөнд үнэлэх шинжилтийн хэдийн төлөвийг бол өөрчлөлт тавуулах зэрэг бол хэдийн бол судалгааны ажил бол цаашдын их төлөвлөлтүүд бол байгаа. За энэ дээр мөн бас цаашдаа бол авч үзэх бол Улаанбаатар хотын нийгмийн эдийн засгийн асуудлууд бас нэмж оруулах, дэд бүтцийн бас бүтээн байгуулалтуудыг бол нэмж оруулах бол төлөвлөгөөтэй бол үр дүнтэй бол хацууд зэргүүд бол цаашд бол хийх ажлууд бас Монгол байгаа. За 1995-аас 2020 онд бол хөдөлгөөний хөгжил мэдээллийн төвсгч болон шилжилтийн матрицэн дээр бол үндэслэж 2003 оны загварыг бол төлсөн. Загвар болон таамаглалтын үнэн зөвийг баталгаажуулахын тулд Models Land Use Change Simulation таамаглалаар бол 2040 оноос гаргаад үүнийг бол 1995-2000 оны өвлүүдээр бол ашигласан. Банк үр дүнгээр бол хийсэн үр дүнгээр хоорондын хажуулгууд ой модтой талбай бол 1775 хамарч
буюу 3.47%. За уналтай талбай ангид бол 1449 ба талбай буюу 2.8%. За энэ бол багассан. За зам талбай бол 2490 ба талбай буюу 4.86%-аар барилгацсан талбай бол 719 га талбай буюу 40% бол байна. Ингээд бол халцгаа талбай 40% буюу 0.8% бол нэмэгдсэн төлөвтэй болмоор зурлагдсан байна. За ингээд бол хажуудлаас бол газар хэмжээний ангиллыг байлгах байна. Буюу бол багсан. Ингээд бол 1995 онуудын талбай хэмжээ өөрчлөлттэй байгаа дуудыг бол энэ олон ангиар бол чиглэлээр байна. За ингээд үр дүнгийн зураглалууд бол 1995 оны зураглал, за 2000 оны зураглалаар бол талбай өөрчлөлт болон шилжилтийн симуляц зурчлалыг баталгаажуулсан. За ингээд мэдээллүүдээр КП-г загас заврыг бол шалгасан. За ингээд бол тухайн хамгуулийн загварчлалыг гэж бол орон зай найрчлалын өөрчлөлтөнд загварын үр дүн болон шууд нөлөөлж байна. За 1995 болон 2020 оны газрын орчин өөрчлөлтийн ангиллын үр дүн ашиглаад илүү гэмээр бол гэсэн болсон байна. За ер нь бол нийт газрын орчин англи хийсэн зураглаас болоод барилгачтай талбайнууд бол илүү өөрчлөлтүүд бол хотын төв рүү бол орж ирж ангид бол нэмэгдсэн байгаа. За ингээд загварчлалын модулийг бол ингээд тухайн регрессээр харуулхад бол лоочтыг бол нэг тогтмол байгаа нь бол эндээс бол багтж байна. За модуль ашиглахгүй гаргыг симуляц загварчлал зориулсан мянган давталтайгаар бол хэд хэдэн удаа өөрчлөлтийг бол оруулж өгснөөс энэ болохоор 0-оос 0.6% хооронд хэлэлцэж загварын сургалтын график бол тогтмол байгаа нь бол хардж тогтмол өсчүүлэн тогтмол хэвийн модон буурч байгаа нь бол байгаа нь бол нийт загварын навьчлалын шалгуур болон капан илэрхийлж бол дунд түвшний бол навьчлалтай бол илэрхийлэгч бол үүддэг юм. За боломж симуляц загварчлалаас харахад таарамжтай хувь бол нэг 64%. За бодлооч эргээс үед бол 0.5. За капок гост грамын утгаар бол 0.82% харамжтай. За капа баачлын утга бол 0.67% байна. За ингээд 1995 2023 оны загварчлалуудаас 2030 оны газар ашиглалтын өөрчлөлтийн бол загварыг бол гаргахад бол Улаанбаатар хотын нэг 30 он гэхэд бол барилгачтай талбай хувь бол нэмэгдэж ногоон байгууллагын журмалчтай талбай эрс бол багассан байна. Америкс 1995-2000 оны газар ашиглалтын хүчин зургал болон орон зай улсын өсөгчдийн ашиглан 2003 оны симуляц загварчлалыг тооцоолсон үр дүндээ бол 2040 оны хэмжээгээр байна. За дүгнэлтээс бол үзэхэд за газар ашиглалтын 95-2003 оны өөрчлөлтүүдийн
талбай өөрчлөгдөж байгаа, нэмэгдэж байгаа гэсэн үгтэй ангиуд зам хотын сүрчлийн бүхэн нэмэгдэж байгаа шиг хандлагатай хотын барилгачдын талбай болон замын тогтмол нэмэгдэх ангиуд боловсролын хэмжээнд бол тэр дунд олон ногоон бүсийн талбай хэмжээ багас. Газар агшлалтын хүчийн өөрчлөлтөд зөвлөжлөө. Ирээдүйн чиг болох харагдаж байна гэсэн бодлого чинь. Зам фундацийн зөвлөлтөөс бол 564%-ийн ерөнхий хэрэглэгдэж байна. За ингээд энэ бүрээд энэ итгэлээ өндөрлөе. За гээд ихний хайлтгийг бол миний бид аваад бэлтгэлээ үйлчлүүлээд байна. Монголын бичээр урт хугацааны өөрчлөлтийн хүрээлэн орчны судалгаа танилцуулнаа. Бичээр асуулт асууж болох байна. Асуултаа сүүлд нь асуу. Хоёр илтгэлээ танилцуулсныгаа дараа Асуулт хариулт нь 2 итгэл явсны дараа явах биш. Асуултаа бол бас текстээр бичээд асуултыг чиж болно. За баяна ширээ яач онтрач. За бүгдээрээ камера өгөөд групп фото авах юм байна. За бүгдээрээ камера өгсөн үү? За хоо. За авчаа. Анхнаанаас авах гэж байна үү те? За тэгээ манайх асуулчаа. За тэгье. За манай аймагаас суралцж байгаа мэрэгчлэнүүд аймгийнхаа нэрийг биччихээрэй. За болчлоо цааш нь үргэлжлүүлээ тий. За баярлалаа. За одоо дараагийн хэлтэл доктор Христос жаргалыг өрж байна. За би дэлгэцэн ширлээд байгаа. Энэ дэлгэцнээр орж ирэх. За ширлэгдсэн шүү. Харагдаж байна. За энэ юм болов. Аль дэлгэцэн харагдаж байна. За. Энэ хажуудлын нөтийн би ингээ хаач. За энэ нөт. Нөттэй нь харагдаж шүү. Түрүү нэг тэгвэл томороо харагдчихсэн. дахиад нэг яат. Энэ шиг. За одоо яаж байна? Одоо томор болцсон. За та бүхэнд энэ өдрийн энэ өглөөний мэндийг хүргье. Ажил төрлөн давтаа сайхан байгаа үсттэй. Сайхан тусцгааж байна уу? За намайг ерөөдөө бүгдээрээ таньж байгаа хөө тий. Одоо ингээд энэ хаврын дурсчингаа бид чинь сар болгон нэг вебинар хийлээ штэ. Өөр өөр чигдэр аль болох давцахгүй сэдвүүдээр вебинар хийлээ. За юуны өмнө
газар зохион байгуулалт геодез газар зохион байгуул за нэрийн бүр хэлээд байгаа шиг. За газрын албаныханд бол маш их баярлалаа. Энэ ажлын маань Монголын талаас сайхан дэмжиж ажиллаж байгаа тань гэлээ талархлаа. Мөн Монголын геомэдэлийн холбооныхондоо бас бүгдэнд нь талархаж байна. За тэгээд өнөөдрийн вебинарт орж ирсэн бүх оролцогч нартаа талархлаа. За тэгэхээр намайг Элбэг Жаргал гэдгээ. Би энэ медисинд 2021 онд ирээд доктороор ирээд одоо тэргүүрээ докторийн судалгааны ажлыг хийгээд ажиллаж явж байна. Тэгээ манай лабораторийн нэр бол энэ Silvis Lab гэж байгаа. Тэнхмэн бол сургууль маань бол энэ харагдаж байна. Тэгээ University of Wisconsin Madison гэдэг. За энэ сургуулийнх нь зэрлэг ан амьтан хамгааллын зэрлэг ан амьтан тэгээд экологийн тэнхим гэдэг тэнхимд манай лаборатори байдаг гэж байгаа. За энэ тэнхимд манай лабораторийн нэлээд олон одоо дийлэнхтэй бол доктор оюутнууд судалгааны ажил хийж байгаа. Тэгээ нэлээд хэдэн бас пост докууд бас судалгааны ажил хийж явж байгаа. За товчхон танилцуулгад юм байна. За тэгээд та бүхэндээ өнөөдөр ямар тач нэг судалгааныхаа ажлын нэг эхний чаптер болох чаптрынхаа үр дүнгийг та бүхэнд танилцуулахаар бэлдээд хэдэн слайд бэлтжээд байж байна. Энэ слайданд би өмнөх вебинар дээр англи монгол орчуулгатай явуулсан учраас гадаад хүмүүс их байсан, нэлээдгүй байсан учраас орчуулж явуулсан. Тэгээд өнөөдрийн вебинарт магадгүй гадаад хүн байж мэднэ гээд зарим нэг нь орчуулаад зарим нэг нь монгол руу орчуулаад ингээ орчуулахгүй амжихгүй тэгээд явцсан байгаа шүү. Тэрэн дээр бас үйлчлэгч англи монгол холдсон байгаа шүү. Тэгээд сайхан асуултайгаа сайхан сүлтэндээ асуугаарай. За тэгэхээр миний судалгааны ажлын эхний чаптер маань бол ерөнхийдөө энэ Монгол орны бэлчээрийн үүсний даалгагдал нийт газар нутгийн Монгол орны нийт газар нутгийн бэлчээрийн үүсний даалгагдлыг олон жилийн хугацаанд нэгсэндөө тайм сервис нэгдээ 37 жилийн энэ хугацааны ландшафтын мэдээ боловсруулад 37 жилийн бэлчээрийн доройдлыг хаана байна. Тэрний орон зайн даргалт нь яг Монгол орныхаа яг аль хэсэгт нь орон зайн даргалтаараа гарч ирж байгаа гих хүрчлэн гэж жилээр нь тооцоолон гаргаж ирж байгаа. За тэгээд энэ слайдн дээр бас гарч ирэн дээр сүүлийн хэдэн слайдн дээр жил бүрийнх нь одоо бэлчээрийн доройдлынх нь мапад бас харуулнаа. За өмнө энэ судалгааны ажилд хээрийн имжилтүүд бол хийгдсэн байгаа. 2023 онд хээрийн имжилт хийсэн. Тэр мэдээгээр бол валидейшн хийсэн байж байгаа. За товчхон танилцуулахад юм байна. За дараагийн слайд руугаа орох юм. За орчлоо. За энэ эхнийх нь зарим нэг нь орчуулаад зарим нэг нь орчуулагдахгүй ингээд явцсан байна. Үлцэлгчээ. За тэгэхээр ерөнхийдөө Монгол орны тал хээрийн бүс энэ хээрийн экосистем маань бол маш чухал үүрэг оролттой. Тэр нь ямар үүрэг оролттой гэхээр биологийн олон янз байдал мөн зэрлэг ан амьтдын амьдрах орчин мөн нутгийн иргэдийн амжиргааг амжиргаа нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг байж байгаа. Өөрөөр хэлбэл малчтын нүүдэлж амьдрах манай нэг уламжилт нүүдлийн мал аж ахуй энд маш чухал үүрэг оролттой. Дан ганцын нүүдлийн мал аж ахуйг зогсохгүй би түрүүлсэн энэ зэрлэг ан амьтанд тэдний амьдрах орчин тижээл ингээд гихмишлэн. За тэгэхээр энэ бол нийтдээ бол ингээд зохицоор бол хээрийн экосистем нь бол ийм чухал экосистем байна. Тэгээд энэ хээрийн экосистемд энэ бэлчээр бидний бэлчээр энэ грассланд хэрхэн яаж энэ бэлчээрийн талхайд хэрхэн яаж энэ сөрөг нөлөө үзүүлээд байгаа. Тэр чиглэлээр бол илүү дэлгэрэнгүй ярина. За тэгэхээр бид бүхэн бол сайн мэдж байгаа Монгол орны бэлчээрийн доройдлын гол шалтгааны гол хүчин зүйлсүүд нь бол нэгт бол малын тоо толгой бэлчээрийн даацвал бол бараг ихэнх аймагт бол ингээд
хитэрсэн байж байгаа. Ялангуяа энэ Төвийн аймагуд бол маш их одоо бэлчээрийн дааз хитэрсэн. Тэгээд их маш их замбраагүй одоо бэлчээр сэлгэлт ингээл одоо замбраагүй одоо бэлчээрийн дордлог бол үүсгэж байгаа. За үүний хажуугаар бол бэлчээр одоо сэлгэлт байхгүй, сэлгэлт буурах. За тэрнээс хамаарат энэ ургамлын бүтээмж нь бол ургамлын бүтээмж буурах, мөн ургамлын бүлгэмтлийн хоорондын зай багасах, мөн ургамлын бүрхөвч буурах гэх мэтлэн маш их олон сөрөг нөлөөлөлт бол гарч ирж байгаа. Дан ганц энэ бас бэлчээр одоо малын далхагт бас биш байгаа юм. За үүнээс гадна уур амьсгалын бас нөлөө орж ирж байгаа юм. Тэгэхээр энэ малын далхагттай энэ уур амьсгалын нөлөөлөл хоёр ингэ давцаад ирэхээр энэ Монгол орны энэ хээрийн энэ сайхан экосистем, энэ хээрийн үсэг бол маш хэмжээгээр бол доройтуулж одоо маш хэмжээний хүчтэй доройтуул дарамт бол учруулж байгаа. За тэрнээс гадна хөдөө орнотогт бол маш их одоо шорон замууд бий болж байна. За энэ бол нэг талаар бол бас мөн ялгаагүй энэ хээрийн сайхан соргог энэ хээрийн экосистемд бол маш их сөргөнлөө үзүүлж байна. Хаа сайгуул дуртай газар л одоо хүн болгон дуртай газараараа машинаар давхиал зам гаргач чинь тий. Одоо та бүхэн бүгдээрээ л мэдээ одоо 100 цаг болж байна. Тэгэл ингээл аял зугаал гэхэл ингээл дуртай газар руугаа давхиал одоо ядаж нэг замаараа явж идэл за тэнд очиж майхан бэр игээл замаасаа гараад дуртай зам гаргаад тэнд очиж майхан бэр дараагийн хүн ирлээ бас тэгж гаргаад зам гаргаад ингээд хэд дахин ингээд холхиод ирэхэд тэнд ингээд тэр нөгөө соргог сайхан бэлчээр нь одоо хээрийн үс маань бас ингээд далгагдаад тэгээд тэнд бол маш хэмжээний юм хөрсний дороотл, бэлчээрийн дороотл, хөрс ил гарах энэ процессыг бол маш бол нэмэгдэж байна. За тэгээ үүнээс улболоод энэ шорон шуурхтай өдрийн тоо бол маш их эрчимтэй нэмэгдэж байгаа. Та бүхэн сайн мэдж байгаа. Жилээс жил бүрийн хаврын намрын улиралд бол одоо шорон шуурхтай өдрийн тоо бол маш эрчимтэйгээр нэмэгдэж байгаа. За тэгэхээр энэ Монгол орныхаа газар нутгийн том хэмжээгээр ингээд төсөөлөд харуул энэ Баруун аймагаас авахгүйл ингээд шорон шуурх ингээл яваал тий. Тэгэл Төвийн аймаг дээрээ шорон шуурх үсэл. Тэгэл энэ говийн бүсийн нутг бол тэрчхээр ингээд энэ хавартай болмор ингээд шорон шуурхаар ингэж байж ах шээ тий. За энэ нь бол ингээд дээр нь бол энэ шорон шуурх бол маш их эрчимтэйгээр бол хүчтэй энэ юуг бол энэ соргог сайхан бэлчээрийн грассандыг бол дарамт учруул тэрний үржил шимэн бол байхгүй болгож байна. За үүнээс гадна тэгээд салхитай л бол тэр чинь хөрсийн чийг алдаг гэж байна. Тэгээд хөрс зөөгдөх гэх мэт их олон сөрөг үрдэнгүүд бол гарч байгаа юм аа. За гэх мэт их олон хүчин зүйлсүүд байна. Энэ нөгөө бэлчээрийн дороотлын гол шалтгаанд бол за энэ слайд дээр бол товчхон одоо голлох одоо иймэрхүү голлох шалтгаанууд нь иймэрхүү юм аа гэдэг хэдэн шалтгааныг орууллаа. За тэгэхээр бэлчээрийн дороотлыг ерөөхдөө мониторинг хийхэд тулгарч байгаа сорилтууд нь одоо юу юм бэ гэхээр ерөөхдөө бол ингээд нэг 4 хуваагаад авч үзвэл ерөөхдөө уур амьсгалын өөрчлөлтүүд бол нэлээд одоо том зөнгөлөх байр суурийг эзэлж байна. Тухайлбал нийт нутаг дэвсгэрийн ойролцоогоо 70 орчим хувь нь бол улирлын хурд хүнсний хэлбэлцэл болон гангийн нөлөөнд бол ямар нэгэн байдлаар бол автаж байна тий. Тэгэхээр улирлын хурд хүнсний хэлбэлцэл гэдэг бол тухайн газар нутагт орох ёстой хурд хүнс нь бол хаврын улиралтай байхгүй ч юм уу, зуны улиралтай байхгүй ч юм уу тий. Эсвэл нэг тухайн газар нутагт хурд хүнс орсон нэг хэсгэн газар нутагт эсвэл байхгүй ч юм уу, эсвэл нэг гівгэнт орох юм уу. Гэх мэт ингээд энэ хэлбэлс нь бол маш их энэ огцом бол янз бүрийн хэлбэлцтэй байгаа. За тэгээ энэ гангийн эрчим бол маш эрчимтэй явж байгаа. Тэгэхээр энэ гангийн чиглэлээр бол Монгол орнд бол манай Монгол судлаачид их олон судалгааны ажлууд бол хийж байгаа. Энэ чиглэлээр их олон судалгааны ажлууд бол гарсан байдаг. За дараагийнх нь бол хүнээс үүдэлтэй одоо энэ бэлчээрт үзүүлж байгаа дарамт. Тэр нь бол ерөөсөө хит их одоо замбраагүй одоо бэлчээрлэлд явуулах отор нүүдэл хийх. За мөн замбраагүй газар ашиглалт байж болж байна. Газар ашиглалт байна. За дуртай газар хагалаад газар тариалан эрхлэх. Тэгээд тэр газар тариалангаа эрхэлсэн чинь байхгүй атарчуулаад хаях ч юм уу. За тэгээд дуртай газараа зам гаргах ч юм уу тий. Гэх мэтлэн одоо их олон ийм хүний хүчин зүйлсүүд бол байна л да. За үүний хажуугаар мөн
хээрийн төмрийн одоо эрчим бол бас нэмэгдэж байгаа шээ тий. Хээрийн төмрийн давтамж нэмэгдснээр бол бас мөн ялгаагүй энэ бэлчээрийн ургамлын төрөлцүүд бол яг сөргөөр нөлөөлж байгаа. Гэхдээ бол яг энэ зарим одоо жишээлбэл энэ Америкийн зарим судалгаанд бол энэ төмөр маань бол бас мөн ялгаагүй энэ хээрийн өвсийг бол бас дараагийн өв сурахад бол нөхөн сэргээлт бол сайнаар нөлөөлдөг гэж дурддаг л байгаа юм л да. Гэхдээ бол яг Монгол орны хувьд бол арай өөр л байгаа юм л да. Хээрийн төмөр бол тэнд бол хээрийн төмөр аслаа тэгээд тэргээр бол маш их олон одоо хүмүүсийн одоо малчтын одоо эд хөрөнгийг одоо сүйтгэх ч юм уу те гэх мэтлэн одоо сөрөг нөлөө ихтэй. За мөн ялгаагүй зэрлэг амьтад бас ингээд сөрөг нөлөө үзүүлэх гэх мэтлэн жишээ байгаа. За үүнээс гадна орон зайн одоо нийлмэл байдал, орон зайн одоо тархалтын хувьд бас ингээд авч үзэх нь зүйтэй байх. Тэгэхээр бол хээрийн өвсийн дороотлын хэв маяг нь бол орон нутгийн хувьд бол жигд бус тархалтай байдаг бөгөөд энэ нь бол энийг бол энэ өөрчлөлтийг одоо тодорхойлон гаргахад бол бас нэлээд ийм сорилтууд бол тулгарч байгаа. Тэгэхээр бол нийт газар нутгийг хамарсан ингээд тэрчээрээ ингээд ийм дархалтай бос энэ тэнд ингээд алаг цог ингээд энэ тэнд ингээд ийм жигд бус дархалтай байгаа нь бол нэлээд ийм сорилтууд тулгарч байгаа. Тиймээс бол юу гэхээр энэ саб пикселийн төвшөнд анализ нарийн дүн шинжилгээ хийх нь илүү тохиромжтой юм уу гэж байх юм уу да тий. Одоо саб тэгээ өөрөөр хэлбэл ийм орон зайн наривчлалын арай илүү өндөр наривчлалтай хэмэл дагуулын мэдээ ашиглах. Энийн түрүү чинь нөгөө вебинар дээр бид нар ярьжсэн тий саб пиксел анализ гэж ярьжсэн тий. Яг тэрэн шиг тийм саб пикселийн анализ, спектрал одоо анализ хийх тий. Тэгээ тиймэрхүү нарийн одоо дүн шинжилгээ илүү оновчтой байх болов. За үүнээс гадна зайнаас сандан судлалын зайнаас сандан судлалын арга технологид ямар сорилтууд тулгарч байна гэхээр ерөнхийдөө энэ уур амьсгалаас үүдэлтэй өөрчлөлтүүд, энэ байгалаас үүдэлтэй өөрийнх нь хувьсэл өөрчлөлтүүд, хүний үйл ажиллагааны энэ өөрчлөлтүүд, эдгээр энэ өөрчлөлтүүдийг хооронд нь ялган танихад бол бас жоохон энэ зайнаас сандан судлалт бол тийм сорилт бол тулгараад байгаа. Яг энэ бол яг энэ уур амьсгалаас болж энэ гэж өөрчилсөн юм аа. Энэ нь бол яг ингээ байгалийн хувьслаас болж ингэж өөрчлөгдсөн юм аа. Энэ нь яг ингээд хүний одоо дарамт шалтгаалаас болж ингэж өөрчлөгдсөн юм аа гэж хэлэхэд бас жоохон нэлээд тийм сорилт тулгарч байгаа. За тэгэхээр бас мөн ялгаагүй их олон одоо аргачлал байна л да. Тэгэхээр энэ судалгааны ажил дээр бол энэ эдгээрийг бол хослуулах гэж бол оролцсон байж байгаа. Энэ миний судалгааны ажил дээр дараагийн одоо слайдууд дээр гарах байх. За тэгэхээр судалгааны ажил маань бол ерөнхийдөө нийт Монгол орныхоо газар нутгийг хамарсан байж байгаа. Тэгэхээр манай газар нутг бол бид бүгдээрээ сайн мэдж байгаа тий. Маш өвөрмөц экосистем тий. Хоорондоо бол давтагдчихгүй ойд хээрээс ахгуулаад хээр дотроо өндөр уулын тайгаас ахгуулаад ингээл өөр бүсүүд орж ирж байгаа тий. Хээр дотроо ихэд 2-3 төрлийн хээрийн бүс ингээд зөнхөлж орж ирж байгаа жишээ тий. За тэгэл говь руу ороод ихэд бүсийн чанартай том ингээд говь цөлийн бүсүүд ингээд орж ирж байгаа жишээ тий. Тэгэхээр говь гэхээр цөл гэхээр тэнд бол ерөөсөө ургамал байхгүй мэн гэж бас ойлгож болохгүй. Монгол орны говь цөл бол бас онцлогтой. Энэ юу вэ гэхээр тэнд бол biodiversity, тэнд бол зэрлэг амьтан, тэнд бол амьдрал бол байж байгаа тийм. Тэгэхээр тэнд амьдрал байна гэдэг тэнд бол ямар нэгэн хэмжээний ургамал үүс бол тэнд байж байгаа гэсэн. Тэгэхээр яг сэрэг боловч тэр нь говийн экосистем нь бол арай онцлог байх нь шүү дээ. Тэгэхээр манай Монгол орны экосистем бол маш газар зүйн онцлогийн хувьд бол маш тийм онцлог тийм байх нэ. Тэгэхээр яг тэр дээр ингээд яг товчхон мэдээлэл оруулсан байна. Нийт газар нутгийн 83% нь бол ойролцоогоор бол энэ яг баримжаад 83% нь бол ерөөдөө хээрийн бүсүүл зөнхөлт юм байна гэд гаргасан байна. За тэгэхээр бидний судалгааны ажлын гол зорилго нь бол Монгол орны нийт газар нутгийн бэлчээрийн ургамлыг урт хугацааны бэлчээрийн ургамлын өөрчлөлтийг урт хугацааны туршид нь зураглах. Тэгэхэд урт хугацааны туршид нь зураглаад хаана аль жилд нь бэлчээрийн дороотлол явагдаад байна. Яг орон зайн дархалтын хувьд хаана бэлчээрийн далхагдал бэлчээрийн дороотлол мөн ургамлын бүрхөвчийн өөрчлөлт нь хаана явагдаж байна гэдгийг олж илрүүлэх гол зорилго байгаа. Мөн үүнээс гадна
эдгээр өөрчлөлтүүд нь тусгай хамгаалалтын газар нутгийн бүст хэрхэн яаж одоо нөлөөлж байгааг хэрхэн яаж сөрөг нөлөө үзүүлж байгааг үнэлэх тийм зорилготой байгаа юм аа. За тэгэхээр энэ зорилгын хүрээнд бол дараах хэдэн зорилтуудыг тавьж ажилласан байж байгаа. Тэгэхээр бол нэгт бол бэлчээрийн доройтлын голомтуудыг спектрийн одоо холтсын загварчлал одоо ингээд монголоор орчуулахаар зарим нэг техник хэлийг монголоор орчуулахаар их сонин буугаад болдгоо. Тэгээд яг уучлаарай энэ зарим нэг нь тийм модон хэлээр орчуулсан байгаа шүү. Миний хэл жоохон орчуулгын хэл ер нь жоохон тааруухан хэл жоохон тааруухан учраас ингээд жоохон орчуулсан. Тэгэхээр энэ англиар бол spectral unmixed analysis гэж байна. Тэгээд тэрийг та бүхэн монголоор мэддэг юм бол гоё зүгээр болгоно сте. Тэгээд энэ спектрийн холтсын одоо загварчлаар тодорхойлох нэгсэндээ бэлчээрийн доройтлын голомтуудыг спектрийн холтсын аргасаар тодорхойлох. Энэ өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр миний түрүүний ярьсан тэр grassland degradation хэрхэн яаж ямар сорилтууд тулгарч байгаа нэхэр тэр сабпикслийн төвшөнд анализ хийвэл илүү тохиромжтой маяг түрүү ярьжсэн. Тэгэхээр тэр сабпикслийн анализ нь бол энэ spectral unmixed дотор бол орж ирж байгаа юм шүү. Тэгэхээр яаж юм гэхээр энэ сабпиксел гэдэг бол одоо 1 пикселийг ингээд 30% гэж авч үзэхэд тэр 30%-ийн 1 пиксел хаашаашаа 30 м гэж бодъё л доо. Ланцатын метр. Тэгэхээр тэрний 30 метрт нэг хэсэг нь нэг хэсэг нь хот суурин газар, нэг хэсэг нь бэлчээр байлаа гэж бодъё тий. Тэгэхээр энэ гурван пропорцийг гаргаж ирэх байхгүй юу? Яг аль нь аль нь бэлчээрийн, аль нь хот суурин газрын гэдгийг гаргаж ирэх юм аа. Тэгэхээр бидний нэг уламжлалт арга бол энийг бол тэрчээр ингээл эсвэл хот суурин газар гэдэг ангилчдаг байсан тий. Тэгэхээр энэ spectral unmixed analysis буюу энэ subpixeling одоо арга технологи нь бол энэгээрээ юм илүү давуу талтай байх нэ. За дараагийнх нь бол энэ ланцат хэмэл дагуулын мэдэн дээр одоо суурилж энэ spectral mixed analysis-ийг ажиллуулад тэгээс ланцатын сувгууд дээр end member fraction гэж яриад байгаа. Тэгэхээр тэр бол юу гэсэн үг гэхээр эцсийн гишүүдийн бүлгэмдлийг тооцоолж гаргах гэж байгаа. Тэгэхээр бол ланцатын одоо 5 сувг дээр эцсийн бүлгэмдлийн гишүүдийг prediction хийж тооцоолж гаргаж байгаа. Тэр нь бол газар хэмжсэн спектр аридометрийн мэдээгээр яг тухайн ургамал дээр тухайн ургамлын төрөл зүйл дээр хэмжсэн цэвэр спектрийн ойлтын тусламжтайгаар ланцатын мэдэн дээр энэ spectral unmixed загвараар ингэ тооцоолоод за энэ бол ногоон ургамал юм байна. Энэ бол шар ганцхан ургамал юм байна. Энэ бол хөрс юм байна. Энэ бол ургамлын сүүдэр юм байна гэсэн ийм эцсийн бүлгэмдлүүдийг гаргаж ирэх юм. Тэрийг бол end member fraction гэж яриад байгаа юм. За тэгээ эдгээрийг бол мөн дараагийнх нь эдгээр орон зайн дархалтын хувьд орон зайн дархалт мөн тэдгээрийнх нь орон зайн шилжилт түрүүний ярьсан тэр end member fraction-ийнх нь орон зайн дархалт тий. За тэр end member fraction нь хоорондын орон зайн шилжилт. За тэгээд тэрэн дээр чинь дараагийн нэг dimension юу гэхээр цаг хугацаа ороод ирж байгаа. Тэгэхээр 1987 оноос 2023 он гэр 37 жилийн хугацааны ингээд time series цаг хугацаа орж ирээд ингээд ийм 3 dimension хооронд нь интеграл хийж авч үзэх ийм зорилт тавиад ажиллаж байгаа юм. За тэгэхэд одоо энэ дээр та бүхэнд энэ аргачлалаа би товчхоо нэг танилцуулах юм. Тэгэхээр ямар аргачлалаар ингээд энэ Монгол орны бэлчээрийн доройтлыг яаж ингээд илрүүлээд олон жилийн хугацаанд нь ланцатын мэдэн дээр ингээд сабпикселээр илрүүлээд байна гэхээр энэ pathway analysis гэж байж байгаа. Энэ pathway analysis гэдэг аргачлалыг бол энэ манай энэ Silvus Lab 2021-2022 онд энэ постдоктор хүрээнд нэм төсөл постдоктор прожектын хүрээнд энэ pathway analysis-ыг хөгжүүлсэн байж байгаа юм. Тэгэхээр энэ pathway analysis-ыг ерөнхийдөө бол энэ triangle гэдэг ийм загвар байж байгаа. Энэ triangle загварыг ерөнхийдөө нь бол ингээ хоёр хэсэгт хуваагаад авч болж байгаа. Нэг нь бол ногоон ургамлын одоо нэгсэндээ бол ногоон ургамлын green vegetation loss гэж байгаа. Тэгэхээр тэрийг бол шууд хэдүүлээ ногоон ургамлын бууралт буюу ногоон ургамлын алдагдал гэдэг шууд махчлаа орчуулалтыг орчуулж байгаа. Нөгөөх нь бол green vegetation improvement гэдэг ойлгож байна. Тэгэхээр нь бол ногоон ургамлын сэргэлт, нөгөөх нь ногоон ургамлын бууралт буюу ногоон ургамал алга болох те.
Тэгэж ойлгож. Тэгэхээр энэ хоёр а энэ хоёр ангил дээр тулгуурлаад энэ ногоон ургамал нь яаж буураж байгаа юм, яаж нөхөн сэргэж байгаа юм гэдгийг илэрхийлж байгаа юм. Жишээлбэл энэ ургамлан бүр хүчийн өөрчлөлтийн шинжилгээнд бол юу агуулж байна гэхээр одоо бүрхцийн өөрчлөлтийн хэмжээ хаана ямар хэмжээнд хизээ явагдах ингээд цаг хугацаа түрүүн ярьсан тийм ингээд цаг хугацаа оруулж ирээд орон зай нархалт оруулж ирээд ингээд 3 dimension оруулж ирээд тийм ингээд ийм цогцмол интегрейт хийсэн байдлаар анализ хийж байгаа. Тэгэхээр бол энд бол 3 энэ түрүүний ярьсан 3 end member fraction буюу эцсийн 3 бүрэлдэхүүн гэж орчуулъя те. Тэгэхээр тэнд нь юу гэхээр ногоон ургамал, хөрс, шар ургамал. За ногоон ургамлыг болохыг green vegetation, хөрсийн нь бол soil, нөгөөх нь шар ургамлыг бол одоо гацсан ургамлыг бол non photosynthetic vegetation гэдэг NPV гэж нэрлэж байгаа. Тэгэхээр одоо ногоон ургамлын алдагдал буюу газрын доройтол руу ногоон юуны grassland degradation яаж явагдаж байна гэхээр энэ дээр явж байгаа. Энэ ногоон ургамлаас энэ хөрс рүү шилжилт. Ногоон ургамал байжгаад гинт хөрс болох ч юм уу те. За энийг бол ногоон ургамлын loss, green vegetation loss гэдэг энэ аргачлалтаар бол гаргаж ирж байгаа. За нөгөөх нь бол энэ ногоон ургамлаас энэ шар ургамал руу шилжих. Энэ шилжилтийг desiccation буюу энийг хуурайшилт гэж нэрлэдэг байгаа. За тэгэхээр дараагийнх нь болохоор энэ бол ингээд дандаа ногоон ургамлын алдагдлууд явагдаад байгаа шүү, тэ. Ногоон ургамал байж байгаа л хөрс болоо, ногоон ургамал байж байгаа л шар ургамал болоо, тэ. За тэгвэл нөгөө эсэргээрээ болохоор ногоон ургамлын сэргэн ургалт. Шин сайхан ногоон ургамал гарч ирэх, хаврын улирал ч юм уу, зуны улирал ч юм уу, шинээр сайхан ургамал одоо хурд тунцтай жил бол сайхан шинээр ингээл гिचнээ яг нэг эхний 10 хоног ганцгаал дараагийн 10 хоног сайхан бороо ороход тэгээ манай бэлчээр ч юм сайхан дорхноо сэргдэг шүү дээ. Тэгээ сэргэх ч юм уу те. Тэр процесс бол энэ NPV байжгаад ийшгийн шилжилтийг бол харуулдаг байна. За дараагийнх нь болохоор энэ хөрс байжгаад хөрснөөсөө энэ NPV рүү явахаар бас мөн ялгаагүй revegetation гэдэг энэ шар ургамал магадгүй нэг наст ургамал бас байж болно тий байж байгаа. Гэх мэтлэн энэ 3 энэ triangle модель нь бол ийм учиртай байгаа. Тэгэхээр энэ дээр бол юу хэлсэн бэ гэхээр нөгөө энэ ногоон ургамлын алдагдал болон ногоон ургамлын сайжралт ийг бол ерөөхдөө нь бол ингэж авч үздэг байх нэ. За тэгээ тэр нь бол энэ түрүүний ярьсан тэр 3 end member fraction, green vegetation, NPV, soil, энэ shade нь энд бол ороо. Гэхдээ shade энэ хоёрыг бол нийлүүлсэн санагдаж байна. Тэгээд эдгээр энэ end member-уудыг бол ерөөхдөө орж ирж байгаа юм шүү. Тэгэхээр энэ GV, NPV, soil-ийн төвшин бол орж ирж байгаа. За тэгэхээр энэ triangle моделинд бол ийм аргачлал байх нэ. Тэгэхээр энэ аргачлалын давуу тал нь юу вэ гэхээр те одоо бид хүн сайн мэдж байгаа. Хэрвээ бид нар уламжлалт дараагаар газрын бүрхэгчийн ангил хий, ямар нэгэн одоо ингээд prediction хий. Тэгэхэд ногоон ургамал бол тэнд сайжрлаа. Монгол орны одоо ингээд Монгол орны хэмжээгээр ингээд төсөөлөд авч үзвэл хээрийн бүс бол тэрчээр ингээд сайжрлаа гэж гараад ирчин те. Гэвч тэнд бол хэрхэн яаж өөрчлөгдсөн, яг юунаас болж өөрчлөгдсөн, ямар юм байжгаад ямар юм болсон гэдгийг хэлж чадахгүй болчих жоох байхгүй юу. Тэгэхээр энэ аргачлалын нэг давуу тал нь юу гэхээр бол хүний үйл ажиллагаатай улбаатай ногоон ургамлын өөрчлөлт хаана байна? Байгаль буюу цаг агаарын нөлөөлөөс хамаарж өөрчлөгдөж байгаа өөрчлөлтүүд хаана байна гэдгийг бол энэ аргачлал нь бол сайхан хэлж өгч байгаагаар бол давуу талтай байгаа юм. Тэгээ энэгээрээ бол ингээд нэг давуу тал нь нөгөөх нь бол sub pixel ашиглаж байгаа давуу талтай байгаа. Тэгэхээр та бүхэн энэ аргачлалыг илүү сонирхож байгаа бол үсгийг эсвэл энэ хүний наавтар энэ оноор ингээ хайгаад үзвэл энэ пепер нь бол алицаа гарцсан 2020 21 он 22 23 он гээд 3 пепер ч бас байж байгаа. Тэгээ удахгүй бас дараагийн пепер нь энэ миний судалгааны ажлын бас пепер бас яг энэ чиглэлээр бас гарах байх. Тэгээ та бүхэн энэ чиглэлээр ингээд сонирхоод ингээд
энэ аргачлалыг бас хэрэглээд судалгаанд бас хэрэглээд бас явж болно. Тэгэхээр бол нөгөө яг уу нөгөө уламжлалт аргачлал NDV-г би муу тэрийг муу энэ индексийг муу гэж хэлж байгаа юм биш л дээ. Яг уу давуу тал нь бол энэ аргачлалын давуу тал нь ийм юм байдаг юм шүү гэдгийг энэ дээр бас харуулж байгаа юм шүү. За тэгэхээр уг судалгааны ажлын одоо ерхий шат дараал нь яг ямар төвшөнд явж байгаа юм гэхээр гол суурь нь бол энэ юу хийж байгаа. Тэгээ филдийн мэдээ цуглуулах хийж байгаа. Тэнд бол яг цэвэр спектрийн одоо хэмжилт хийн. За тэр цэвэр спектрийн хэмжилт нь бол яг тухайн ургамал дээр ойсон цэвэр ойлтыг хэмжих хэрэгтэй байгаа юм. Тэгээ тэр нь яг цэвэр ойлт гэж яг юу хэлээд нэхэр яг одоо жишээлбэл хялган тхээрийн үстэй. Одоо дээрээ манай хялган тхээрийн одоо шивэти хялган байна гэж бодъё. Яг тэр шивэти хялганы ойлт нь спектрийн ойлт наднаас ирж байгаа сахилгаас соронзон долгион тий. Яг тэр хялган тхээр дээр шивэт хялган дээр хэрхэн яаж ямар хэмжээний ойл тэгээ ямар хэмжээний шингээл явж байгаа тэр яг цэвэр ойлтыг л хэмжиж авах хэрэгтэй юм. Тэрийг спектр байрдаа мэдрэгдэх багажаар хэмжиж авах юм. Тэгэхдээ тэрийг хэмжихдээ эргэн тойрны одоо хөрсийг оруулахгүй, эргэн тойрны өөр объектуудыг оруулахгүй. Яг цэвэр яг тэр ургамлын яг өөрийнх нь яг ойлтыг л гаргаж авах нь чухал байгаа юм. Тэр нь бол 350 нанометрээс 2500 нанометрийн хооронд ингээд үзэгдэх гэрлээс энэ богино долгионы төвшөнд хэмжих бүх ойлтыг гаргаж аваад за энэ ойлтын тусламжтайгаар түрүүний spectral unmixed analysis ажиллах байгаа юм. За тэг үүнээс гадна бол ингээд спектрийн хэмжилтүүдээ ургамлын төлөөлөх одоо гол доминант ургамлынхаа төрөл зүйлүүдээр хэмжилтүүдээ авчлаа. За үүнээс гадна давхар баталгаажуулаад хөрсний чигээ бас хэмжиж чинь. За тэгээд чадвал тухайн ургамлынх нь бүрхэц нь юу гээ, өндөр нь юу гээ. Гэх мэтлэн одоо тухайн ургамалтай холбоотой ингээд нэмэлт дагавар одоо хэмжилтүүдээ хийчихье. Тэгэхээр спектрийн одоо филдийн модын дээр ингээд ажиллаад ингээд филдийн мэдээг сүлд ингээд спектрийн мэдээг цуглуулчихсан. Тэгээд спектрийн мэдээг ингээд боловсруулахад энэ түрүүний ярьсан тэр туслах мэдээнд хөрсний чиг энэ ургамлын бүрхүүц өндөр эдэр чинь нөгөө спектрийн мэдээнд зарим нэг мэдээг хооронд нь тайлт хийхэд чухал нэмэр болж их хэрэгтэй байна. Одоо жишээлбэл төрөний хялган тэрхэл те хялган тэр нь зарим нэг хялган тэр нь бусад ургамлуудынхаа ойлтыг ижлэхэн холдол гаргаад ирвэл яах вэ те энэ яг цэвэр хялган тэр муу юм уу биш юм уу магадгүй зарим нь Адамс Тимса ч юм уу нөгөө өмхөө шарилж марьжтай ингээ ижлэхэн ойлт өгöd гараад ирвэл яах вэ те тэгээ тэрнээс ялахын тулд энэ нэмэлт энэ ургамлын бусад нэмэлтүүд хийж байгаа. За тэгэхээр ургамал дээр бол green vegetation живи дээр бол ийм хэмжилт хийж байгаа. За үүнээс гадна түрүүн би ярьсан end member 3 end member гэж ярьсан те. Хөрсөн дээр бас энэ спектрийн цэвэр ойлтыг бас гаргаж авч байгаа. Тэгэхээр хөрсөн дээр цэвэр ойлт авахтаа бол яг тухайн одоо ургамал хэмцсэнийхээ ойролцоо тухайн одоо доминант болж байгаа хөрстэй хөрсөн гадарга дээрээс яг цэвэр ойлтоо. За тэнд бол ургамал ямар нэгэн ургамал бол оруулахгүй гэсэн үг. Яг цэвэр одоо хөрсөө оруулж ирнэ гэсэн үг. Гэх мэтлэн хөрснийхөө бас цэвэр ойлтыг авна. Тэгээд хөрснийхөө одоо чигийг авна. Тэгэхээр ингээд хөрсний ингээд бас нэг 100 гаруй ингээд спектр сигнэлж цуглараад ирэхэд тэндээс яг цэвэр яг хөрснийхөө спектрийг ялгаж авах юм байна. Тэгэхгүй бол тэр дотор ч юм бол нөгөө чигтэй хөрсүүд ороод ирэх магадлал маш өндөртэй. Тэгэхээр тэр чигтэй хөрснүүдийг ялгахын тулд нөгөө нэг хөрсний хэмжилтийнхаа мэдээгээр нөгөө цэвэр одоо яг хуурай тийм хөрсөө бол цэвэр ойлтын хөрсөө бол гаргаж авч байгаа. За ингээд филдийн мэдээг цуглуулцаа. Тэгээ энэ бол 2023 онд хийсэн байж байгаа. 2023 онд Монгол орны барагж зүүн 3 аймаг тэрчээр нь бүрхээд Төвийн аймаг болон энэ хойшоогоо Төвийн аймгийн тэрчгээрээ тэгээд Баруун аймгийн зүүн хэсэг тэгээд энэ хөвсгөл рүү ороод ингээд ийм том хэмжээний хээрийн ийм спектрийн ийм том хэмжээний филдүүд бол хийсэн байж байгаа. За үүний дараагаар нөгөө би түрүүн дээрсэн нөгөө цэвэр спектрийн ойлт цэвэр спектрүүдэд сугалж авах. Эндээс одоо нөгөө ногоон ургамлынхаа ойлт дотроос яг цэвэр живийн хаана вэ? Яг ямар цэвэр жив вэ? Тэрийг сугалж авлаа. Одоо шивл энэ дээр ингээ гаргаад авлаа тий. За тэрнээс гадна хөрсөө гаргаад авлаа. За тэгээд хөрсөө гаргалаа нөгөө шар ургамлаа бас гаргаад авлаа. Гатсан шар ургамлаа гаргаад авлаа. Ингээд 3 төрлийн
3 төрлийн end member тус нь гаргаад авчихсан. Тэгээ энэ 3 төрлийн end member одоо нэг subpixel analysis ажиллах нь шүү дээ. Ландцаатын мэдэн дээр. Тэгээ ландцаатын 5 сувг дээр одоо нэгснэ prediction хийх нь. Нэг 3 end member. Нэг end member нь бол тэр нь бол юу гэж байгаа сүүдэр гэж байна. Сүүдэр бол тэн дээр бол хэмжилт хийгээд байх шаардлагагүй. Сүүдэр бол ерөөсө тэр чигээр 0 гэсэн тэг гэсэн ойлт байгаа учраас сүүдрийг бол шэдэг бол тэгээр нь авчиж байгаа. Ингээд 4 end member-ыг бол ландцаатын 5 сувг дээр үзэгдэх гэрэл ойрын нэллон туяа тэгээд дулааны дулаан бишээ. Богино долгионы 2 сувг ингээд нийтдээ 5 сувг дээр бол ингээд spectral unmixture analysis хийгээд тэгээ spectral unmixture analysis гэхээр тэр нь юу вэ гэхээр энэ 4 end member-ыг ерөөхдөө ландцаатын мэдэн дээр ч юм уу ямар нэг хиймэл дагуулын мэдэн дээр пропорцийн гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгэхээр ногоон ургамал нь хэдэн хувь эзэлж байгаа юм? Шар ургамал нь хэдэн хувь эзэлж байгаа юм? Хөрс нь хэдэн хувь эзэлж байгаа юм? Сүүдэр нь хэдэн хувь эзэлж байгаа юм? Одоо өөрөөр хэлбэл нэг ийм дөрвөлжин талбай дотор эдгээр 4 end member ямар процентод эзэлж байгаа. Тэрийг л spectral unmixture analysis гэж яриад байгаа. Ерөнхийдөө нь товчхон тайлбарлал. За тэгээ энэ чиглэлээр илүү яг хөө зарим судлаач энэ чиглэлээр бас дэлгэрэнгүй илүү мэдлэгтэй байгаа бах та. Тэгээд яг хөө зарим нь анх сонсож байгаа бол илүү ингээд цааш нь дэлгэрүүлээ ухаж үзээрэй. За ингээд end member selection хийгээд spectral unmixture ажиллуулад ингээд 4 end member 37 жилийн мэдэн дээр бүтэн Монгол орноор ингээд мэдээг 6 гаргаад авчиж байгаа. Тэгэхээр энэ бүтэн Монгол орноор 37 жилийн мэдээ нийтдээ бол 460 гаруй мянган сцен мэдээ болж илээ. Бүтэн Монгол орны бүрдүүлэхээр тэгээд ландцаатын мэдээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр та бүхэн төсөөлдөө 460 гаруй мэдээ, 60 гаруй мэдээ тэгээд жил бүрийн, өдөр бүрийн тэгээд яг хуу сар бүрийн ингээд яхаар ингээд 37 жилийн архив мэдэн дээр ингээд маш том датадар, big data дээр ажиллаж байгаа гэсэн. Энэ нь бол нөгөө Google Earth Engine дээр ажиллаж байгаа юм. Google Earth Engine шууд NASA-гийн зэрүүлөө хандлт тэгээд тэнд байгаа open data руу хандлт тэгээд датад авч байгаа. За тэгээд энэний дараагаар юу гэхээр нөгөө end member дээр 4 end member дээр тооцоолт хийцэн. За тэгээд дараагийн гол анализ нь юу гэхээр энэ line trender гэж аргачлалыг apply хийж байгаа. Тэгээд энэ line trender аргачлал нь юу вэ гэхээр энэ ногоон ургамлын өөрчлөлтийг гаргаж ирэх байгаа юм. Урт хугацааны турш ногоон ургамлын өөрчлөлт хаана ямар хугацаанд гарч ирж байна гэдгийг temporal segmentation analysis гэх аргачлалыг гаргаж ирж байгаа юм. Энэ аргачлалын давуу тал нь юу вэ гэхээр одоо ингээд энэ график дээр харагдаж байна те. Энэ зүүмэлдэг юм хаана. Энд дэр ингэ зүүмэлж. За ингээд энэ аргачлалын гол давуу тал нь юу гэхээр урт хугацааны мэдээ 450 мянган сцен дээр нэг цэг дээр ингээ гатгаад үзье л да. Нөгөө GV мэдэн дээр гатгаад үзье те. Нэг цэг аваад үзэхэд ингээд энэ time series мэдэн гараад ирж байгаас. Тэгээ энэ дээрээс нөгөө ногоон ургамлын өсөлт бууралтыг бол тооцоолж гаргаж ирж байгаа. Тэгэхээр энэ бол нэг сегмент. Тэгээ энэ дараагийн сегмент. Тэгэд энэ хооронд бол магнитууд байж байгаа. Ногоон ургамал ямар хэмжээгээр өссөн, ямар хэмжээгээр буурсан гэдэг. Тэгэхээр энийг бол ингээд маш урт хугацааны одоо энийг ингээд одоо энд бол 3 өөрчлөлт харагдаж штэ. Энэ цэгээс энэ хүрэхэд бол нэг өөрчлөлт гээд тооцож байгаа. Нэг бол урт хугацааны өөрчлөлт те. Гэхдээ доторх жил бүрээр нь тооцохгүй шүү. Энэ ингээд урт хугацааны өөрчлөлтөөр тооцож байгаа. Тэгээ эндээс нөгөө ногоон ургамал чинь энд байжсэн гинт доошоо өсрөө буучаас маш хэмжээний ингээд доошоо буугаад магнитууд нь их доошоо буугаад тэгээ энийг бол дараагийн өөрчлөлт гээд авчиж байгаа. За тэгэнгүүтээ дараагийнхны алгуу уурхан дэшээ өгсөд энэ дээр ингээд магнитууд ингээд өндөр хатчих. Эдгээр энэ өөрчлөлтийг тоол бүртгэж аваад энэ бүртгэснээрээ энэ бүртгэлээр яг ногоон ургамлын хаана Монгол орны хаана орон зайн дархалтаараа энэ өөрчлөлтүүд байна гэдгийг давтамжаар нь энэ сегментээр нь магнитуудаар нь гаргаж авч байгаа юм. Тэгэхээр дараагийн слайд дээр бас энийг нэг график гаргаж бас харуулнаа. За тэгэхээр энэ line trender модулоор энэ ногоон ургамлын бууралтууд нь хаана байна, өсөлтүүд нь хаана байна гэдгийг гаргаж авч байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол өсөлт нь ингээ гарч иж байна, бууралт нь ингэж хийж байна те. Энэ зэгдэг шүү дээ. Магадгүй энэ зэгдэд дарвал магадгүй энэ
график нь буураад энэ төсөөл энэ буураад ингээд болж болно. Тэ? Тэгэхээр энд бол магадгүй хэдүүл ингээд төсөөлөө үзье. 1987 оноос бэлчээр мэн бол ингээд сайхан доктортой ингээд байж байж байгаа. Ногоон ургамлын бүрхс нь бол доктортой байж байж байгаад 2000 он гарч ирлээ. Маш их одоо хуурайшилт явагддаг юм уу? Эсвэл маш их одоо overgraze бэлчээрэлт явагддаг юм уу те? Тэгээд нөгөө тухайн орон нутгийн одоо бэлчээрийн бүс нутагт тэр ногоон ургамал нь бол бүрхсэн огцом доошо боож байгааз. Тэрийг илэрхийлж байгаа. Эсвэл энд магадгүй маш хэмжээний түүмэр гарсан байж болно. Түүмэр гараад дараагийн жилд нь яг тэр жилдээ ногоон ургамал нь доошо буулаа. Дараагийн жилд нь нөгөөх нь нөхөн сэргээлт явагдаад ааж явах ингээ өссөн байж болно. Тэгэхээр ингээд яг энэ аргачлаар ингээд ногоон ургамлын хаана бууртууд явагдаж байна, хаана өсөлтүүд явагдаж байна гэдэг энэ бүрслэнгийн ингээд тоолоод бүртгээд авахыг бол товчхондоо ингээд энгийнэ тайлбарлал хэлж байгаа шүү. Яг дотор ингээд онлайн ингээд нарийн яриул ингээд маш тийм төвхтэй байгаа л да. Яг товчхон та бүхэн энгийнээр тайлбарлахад бол иймэрхүү байж байгаа. Тэгэхээр энэ line trainer гэдэг модуль нь бол ийм байх нэ. Энэ line trainer гэдэг модулээр ногоон ургамлын өсөлт бууралт нь орон зайн дархалтынхаа хувьд хаана байна вэ гэдгийг л гаргаж ирж байгаа юм шүү. Тэрнээс бол зүгээр одоо бид нар бол сайн мэднэ те ногоон ургамлын одоо эргээсийн тэгсгэлээр гаргаад нөгөө слопосо өндрийн нэг хэсэг гэж аваад слопосо буурсангийн нэг бууралт гэж аваад тэгээд яг тийм биш. Энэний нэг давуу тал нь юу гэхээр цаг хугацааны хувьд хаана буурж байна, хаана өсөж байна. Тэгээд магнитууд нь ямар хэмжээгээр буурж байгаа тэрийг давхар тооцож байгаараа уламжлалт аргаас бол арай илүү хүчрхэг гэдэг нь харуулж байгаа. За тэгээ эндээс ингээд ногоон ургамлынхаа өсөлт бууралтыг гаргаж аваад тэгээд дараагаар нь нөгөө pathway analysis руу оруулж ирж байгаа. Тэгээ pathway analysis руу оруулаад ирэнгүүтээ нөгөө 3 end member дээрээ энэ ногоон ургамлынхаа өсөлт бууралтын цэгүүдийг хооронд нь шилжүүлж байгаа. Тэгэхээр ногоон ургамлын хөрс рүү шилжих юм уу? Хөрс нь NPV рүү шилжих юм уу? Эсвэл ногоон ургамал нь NPV рүү шилжих, NPV нь эсвэл ногоон ургамал руу шилжих юм уу? Энийг бол энэ pathway analysis нь хэлж өгч байгаа. Тэгэхээр уур амьсгалын гаралтай дороотл нь хаана байгаа юм? Хүний үйл ажиллагаатай дороотл нь хаана байгаа гэдэг энэ pathway analysis нь хэлж өгч байгаа. Өөрөөр хэлбэл хүний үйл ажиллагаатай дороотл нь бол энэ pathway-г бол ингээд авч үзэж болох нь л дээ. Заавч энэ дээр эндээс нэг ингээд энэ юу татаад үзье л да. Тэгэхээр энэ хоорондын шилжилтийг бол ногоон ургамлаас хөрс рүү шилжих те. Ногоон одоо ингээд танаа ингээд аав ч юм уу танаа ингээд амьдардаг газрын чинь ногоон ургамлын бэлчээр энэ жилд сайхан байжгаад маш хэмжээний мал бэлчээрлдэг юм уу эсвэл маш хэмжээний одоо тэнд үйл ажиллагаа явагддаг юм уу тэгээд тэр ногоон ургамал баахгүй болох те. Тэгэхэд бол нөгөө энэ анализээр бол юу бах нь шүү дээ. Хөрс рүү шилжээд гардаг нь шүү дээ. Тэнд хөрс бий болоод ирлээ гэдэг. Тэгээ энийг бол нэгсэнд бол хүний үйл ажиллагаатай одоо дороотл гэдэг гараад ирж байна. За нөгөөх нь юу бах вэ? Уур амьсгалын нөлөөтэй дороотл нь эндээс гарч ирж байгаа. Тэ? Ногоон ургамал байж байгаад хуурайш ч юм уу, гандах ч юм уу. Тэгээ нэгснээр тэрг бол дасгation гэж ярьдаг тий. Тэр энэ дээр бол хорт хунцаас хамаарсан уур амьсгалаас хамаарсан дороотл нь бол энэ дээр гарч ирж байгаа. Тэгэхээр энэ анализ нь бол нэг сайхан давуу тал нь бол хүний үйл ажиллагаа дороотл нь энэ байна. Уур амьсгалаас нөлөөтэй дороотл нь энэ байна. За тэгээд орон зайн дархлынхаа хувьд хаана ногоон ургамлын дороотл нь явагдсан байна. Хаана өөрчлөлтүүд явагдсан байна. Хаана хуурайшлт явагдсан байна. Хаана ургамлын сэргэн ургалт явагдсан байна гэдгийг орон зайн дархлаараа 30 метрийн наривчлалтаар хэлж өгч байгаа. За жоохон нэлээд удчих шиг болоо тий. За тэгээд 2023 онд бидэд маш том хэмжээний field campaign хийсэн. Ингээд энэ говийн бүс нутгийг хамруулад энэ 103 аймгаар ингэж яваа. Тэгээд энэ төв болон энэ хойд нутгуудаар ингэж яваад спектрийн мэдээнүүд спектр аридометрийн тусгай нарийн багж авч яваад хэмжилт хийсэн байна. Энэ багж нь бол тэгээ энэ багж нь бол нөгөө
лип клиптэй явсан. Тэр нь юу гэхээр ургамлыг одоо нарны гэрлийн тусламжтайгаар хэмжилт хийчихэж байгаа юм. Тэрнээс гадна яг ургамлын цэвэр болтыг өөрөөсөө гэрэл өгөөд ургамлыг ингэж ийм гавчдаг юм багчтай. Гавчингуудаа тэндээсээ лампны гэрлэр ингэж ойлт гаргаж ирэх юм уу те. Ийм багчаар бол хэмжилт хийж. Үүнээс гадна дорооны хэмжилт хийсэн. Тэгэхээр 30 метрийнхаа нэг миний мэдээ чинь бол 30 метр мэдээ. Энэ 30 метрийн мэдээтэйгээ дорооныхаа мэдээг дүүцүүлэх үүднээс 900 метр квадрат талбайг хамрах хэмжээний дорооноо ингээд 10 метр дээш нь хөөргөөд тэгээ тэргээрээ дараа нь валидейшн хийсэн байж байгаа. За тэгээд үр дүнгийн ингээд үр дүнгийн хэсэг орж ирж байна. Тэгээд энэ дээр бол нэг слайд юм байна тий. Нөгөө predicted end member fraction-удаа бол хэрхэн яаж одоо predict хийсэн бэ, хэрхэн тооцоолсон бэ гэдгээ field-ийн biomass мэдээгээр validation хийж үзэхэд ерөөхдөө энэ GV болон field-ийн biomass мэдээ хоёрын хооронд бол маш өндөр корреляц гарч ирж байгаа. Мөн хөрсөн дээр мөн бас ялгаагүй өндөр корреляц. За мөн NPV дээр бас мөн ялгаагүй acceptable тийм корреляц болж байгаа. За ерөөхдөө RMC алдаа нь бол 15%-аас бол ерөөхдөө нийт газар нутгаас 15%-аас бол бага, маш бага 15%-аас бага алдаа болгож байгаа. Тэгэхээр бол энэ spectral dynamics analysis нь бол миний энэ судалгааны одоо ажлаас гарч иж байгаа үр дүн нь бол яг ингээд цааш нь үргэлжлүүлээд энэ судалгааны ажлыг үргэлжлүүлээд явах бол бүрэн болцоотой гэж бас дүгнж хэлэхээр байгаамаа. За үүнээс гадна хурд тунцны мэдээтэй нөгөө GV мэдээг харьцуулж үзэж байгаа юм. 87 оноос 2023 он орж ирэх багш 21 оны 23 оны 37 жилийн мэдээтэй хооронд харьцуулж үзээд тэнд нь ямар мэдээ гэхээр стандарт precipitation index гэдэг галболын хэмжээгээр тооцоолдог индекс байж байгаа тийм. Энэ индексийн мэдээгээр индексийн мэдээтэй нөгөө GV мэдээгээ spectral dynamics analysis тооцоолсон GV мэдээтэй харьцуулаа үзэхэд ерөөхдөө хоорондын одоо уялдаа холбоо бол маш сайн гарч ирж байгаа. За эндээс ингээд 2 жилийг сонгосон байж байгаа. 1994 он буюу энэ бол маш чиглэг жил. Тэгээд 2001 он буюу хуурай жил. Мөн ялгаагүй 2000 он ч байгаа. Тэгээ ингээд 2000 оноос хойш ингээд ерөөхдөө ингээд хуурайчлт бол маш эрчимтэй бол явагдаж байгаа. Ингээд 2 жилийн ингээд таймлайн буюу 2 жилийг сонгоод дараагийнхаа анализд бол ингээд харьцуулаад хэрэглэе явсан гэж байгаа. За дараагийн слайд дээр жил бүрийн grassland degradation дээр харуулъя. 1988 оноос 2023 он ингээ 38, 37 энэ 87 оны мэдээ нь орж ирэх байна. Тэгэхээр 37 жилийн мэдээг ингээд 37 жилийн мэдээгээр Монгол орны grassland degradation бэлчээр монголоор нөгөө бэлчээрийн үсэнд ороотлыг бол ингээд гаргаж ирж байгаамаа. Тэгэхээр энэ зурган дээрс ингээд ерөөхдөө энэ улаан энэ шар ягаан энэнгүүд нь бол бэлчээрийн үсэнд ороотл гэж бас ойлгож байна. Ногоон нь бол энэ сайжралт байгаа юм шүү. Тэгэхээр орон зайн даргалтынхаа хувьд миний түрүүн хэлжсэнтэй орон зайн даргалтынхаа хувьд бол энэ харилцан адилгүй энэ тэнд байна. Өөрөөр хэлбэл heterogeneity байна тий. Тэгэхээр л энд бол харагдаж байна. 1988 онд бол ерөөхдөө нийт газар нутг бол ерөөхдөө ийм бэлчээрийн одоо өвс бол тий сайхан юм ногоонор байж байна. Тэгээд энэ нөгөө ягаан улаан өнгөнүүд чинь ингээд ихсээд явсаар байгаад тэгээд ингээд яваад байгааз тэгээд энэ 2000 он руу орж ирэл ерөөхдөө бүр актер нэмэгдэж байгаа. Тэгээд энэ ерөөхдөө ингээд энэ бэлчээрийн өвсийн далгагдлын голомт нь энэ Монгол орны төв хэсэг буюу энэ урдуураа энэ төв хэсгэрээ байсан бол тий нараа 96 он гэдэг ерөөхдөө энэ төв хэсгэр ингээд зонголж байгаас тэгээ энэ нөхөр чинь ингээд яваад 2000 он гэсэн чинь зүүн аймагуудынхаа Дорногов, энэ Сүхбаатар дорнод энэ зүүн аймагруудаа ингээд чиглэсэн хандлагатай ороод ирж байгаа. За энэ 2007 онд бол бүр эрчим нь бол нэмэгдээд бүр хөрөн энэ нөгөө
тийм хүрэн өнгө нь бүр илүү эрчимтэй дороотлол юм шүү. Тэг ингээд орж ирчих. За шар өнгө нь бол хуур ашилт гэж хэлж болно. Тэгэхээр энэ шар өнгө нь миний түрүүний ярьсан нөгөө уур амьсгалын гаралтай өөрчлөлт нь шар өнгө. Тэр улаан хүрэн ягаан өнгөнүүд нь болохоор хүний үйл ажиллагаатай дороотлолтууд гэж хэлж болно. За ингээд 2011 оноос хойш бол ерөөсөө ингээд хуур ашилт бол огцом нэмэгдсэн байж байгаа. 2021 онд бол нийт газар нутаг бол маш их ингээ хуур ашилттай. Нийт газар нутаг бол ер нь бол нэлээд гандуу зам байсан баг те. Одоо 3-4 жилийн өргөш буцаага санахад бас жоохон хэцүү байна л да. За ийм эндээс ингээд 2001 он биш. Энэ дээр энэ нэг улааны буруу сонгочихжээ. Уучлаарай. Энэ яваш 2021 он 1994 оныг харьцуулж байгаа шүү. Дараагийн үр дүн дээр слайд дээр гарч ирэх юм байна. Энэ буруу байна. За ингээд чиглэг жилийнхаа мэдээг ингээд аваад үзье те. Чиглэг жилийн мэдэн дээр нөгөө pathway analyzer ямар зураг гарч ирсэн юм бэ гэд аваад үзэхээр энэ нөхрийг яаж харилцах юм бол та. За чиглэг жил дээр. За эхлээд тэрнээс өмнө хэдүүл леженд нэг ойлгоод байгаа юм. Энэ ягаан хөх шар өнгүүд нь бол негатив ченж буюу ногоон ургамлын бууралтыг хэлж байгаа юм шүү. За энэ ерөөхдөө энэ ногоон өнгө рүү дамгаалаад ирэхээр энэ бол ногоон ургамлын сэргэлтүүд хэлж байгаа юм шүү. За энэ ногоон ургамлын бууралт дотор яг уу энэ шар нь бол байгалийн гаралтай өөрчлөлт, уур амьсгалын гаралтай өөрчлөлт. Энэ нь болохоор хүний гаралтай өөрчлөлт гэж авч үзэж болно. Гэхдээ ерөөхдөө та бүхэн ингээд ногоон ургамлын бууралт, өөрчлөлтүүд нь энэ өнгүүдийг хэлж байна. Улаан, хүрэн, шар, хөх өнгүүд нь бол Монгол орны бэлчээрийн дороотлол илэрхийлж байгаа юм байна гэж ойлгочих болно. За тэгэхээр зурган дээр энэ тусгай хамгаалалтын газар нутгийн хэлийг бол дээр нь давхцуулсан байна. Улаан өнгөөр. За 94 онд бол ерөнхийдөө ингээд дүр төрх нь бол ерөнхийдөө их сайхан дархалт зунслаг бол их сайхан тий. За яг хуу Монгол ормон маш том уудам газар нутагтай учраас энэ тэнд зунслаг сайн, энэ тэнд бас муу ажил таараа штэ. Гэхдээ ерөнхий хандлага нь бол их сайхан ингээд байж байна. За гэхдээ ингээд гол дороотлол нь бол ингээд төвийн нутгаараа гэхдээ энэ тэнд алаг цаг ингээд аймаг өөр байж байгаа тий. Тэг магадгүй энэ бас яг энийг шууд дан ганц хүний үйл ажиллагаатай өөрчлөлт ус гэж хэлэхэд бас хэцүү. Дан ганц энэ малаас бэлчээрэлдээс хамаарсан гэж хэлэхэд бас хэцүү. Магадгүй энэ дэр төмөр бас байж болно, ой хэрийн төмөр бас байж болно тий. Гэх мэтлэн одоо янз бүрийн нөлөөллүүд бас байж байгаа. За ингээд 2021 оны мэдээг хэдүүлээ хараад үзье. 2021 онд ингээд мэдээг ингээд гаргаад үзэхээр нэлэнгүйдээ энэ бол уур амьсгалын нөлөөтэй хуур ашилт бол маш огцом бол нэмэгдсэн байж байгаа. Тэгэхээр энэ хуур ашилт огцом бол энэ Дундгуй аймаг, Дорногов аймгийн хойд хэсэг, Сүхбаатар аймаг, Зүүн 3 ерөнхийдөө энэ Зүүн 3 аймаг тий. За тэгэл энэ баруун за ингээд баруун баг гэж баруун 5 аймаг энэ за ер нь бүтэн Монгол орн тэрчээр л ер нь 2021 онд бол маш их хуурай байсан ч л гэж. Тэгээ энэ бүгдийг ингээд орон зайн дархалтаар ингэж гаргаж ирсэн байж. За ингээд дээр нь давхцуулсан энэ тусгай хамгаалалтын газар нутгийг ингээд харьцуулаад харахад мөн ялгаагүй тусгай хамгаалалтын газар нутгийнхаа хамгаалалтаа байгаа мөртлөө дотор нь тэнд бол хуур ашилт бол явагдаж байна тий. Гэтийг бас эндээс харах боломжтой байна. За ингээд нааш нь бүр ингээд зүүмлээд харуул тусгай хамгаалалтын газар нутгийнхаа дотор нь хэрхэн яаж энэ өөрчлөлт тусгай хамгаалалтын газар нутгийн гадна хэрхэн яаж өөрчлөлт явагдаж байгааг хэдүүлээ ингээд аваад үзэхээр 94 онд за энэ чинь Дорнод Монгол жараа биш ээ. Аль тусгай хамгаалалтын газар нутгийг сонгосон юм байна. За ямар ч тач энэ тусгай хамгаалалтын газар нутгийг энэ юуг нэрийг нь санахгүй байна. Тэгэхээр энэ тусгай хамгаалалтын газар нутгийн яг гадна хил дээр ингээд энэ маш хэмжээний хэрийн өвсний дороотл бууралт гарч ирсэн мó зэнд. Тэгээ энэ бол магадгүй
төрөний нөгөө трангулаар төсөөлөхөд бол ногоон ургамал байж байгаад хөрс рүү шилжих. Тэгээ энэ нь магадгүй хээрийн төмөр байж болно. Эсвэл тэнд их маш их хэмжээний бэлчээрэлт явагдсан байж болно. Эсвэл тэнд маш хэмжээний одоо газар ашиглалт ч юм уу ямар хэмжээгээр явагдсан байж болно. Тэ тэрийг бол ингээд сайн гаргаад ирж байгаа шүү дээ. Энтэй яг зэрэгцээд хажууханд нь тусгай хамгаалалтын газар нутгийн хил дотор нь хамгаалттай бүсд нь бол ингээд сайхан ногоон ургамал нь бол сэргэлтүүд нь бол ингээд сайхан бүр сайхан гоё жишээгээр бол ингээд харуулж байна тий. Ногоон ургамал нь ингээд им ногоон ургамал байна. Хөрснөөсөө ногоон ургамал болсон, NPV гэж хаад ногоон ургамал болсон гэдэг гэх мэтлэн ингээд байж байна. Тэгээ 2021 онд бол ерөнхийдөө нийлэнгүйдээ ингээд гандуу тусгай хамгаалалтын газар нутгийн гадааж гандуу, дотромж гандуу. Гэхдээ яг хамгаалалтай бүсэнтэг учраас зарим нэг хэсгэрээ одоо ингээд энэ газараа бол уулархай газараа бас тодорхой хэмжээгээр ногоон ургамлын сайжралтууд нь бас ажиглагдсан байна тий. За ингээд эндээс ингээд 2 хоног цаг хугацааны хувьд нь өөр цаг хугацаанд нь ингээд харьцуулаад аваад үзэх бол юм байна. За тэгээд энэ мэдээг нөгөө 37 жилийн мэдээг бүгдийг ингээд нийлүүлээд сам хийгээд аккумулейт хийгээд үзэхээр аккумулейт хийгээд негатив чейнд энэ позитив чейн ногоон ургамлын сэргэлт ногоон ургамлын бууралтыг ингээд тус бүсэнд аваад үзэхээр энэ байж байгаа. За энэ мэдээ энэ зураг маань бол ногоон ургамлын бууралт. Энэ нь бол ногоон ургамлын сэргэлт нь байж байгаа. Тэгэхээр ингээд ногоон ургамлын бууралтаас хэдүүлээ эхлэе тий. Тэгэхээр ногоон ургамлын бууралт нь 37 жилийн хугацаанд бол хамгийн их давтамжтай нь бол бидний сайн мэддэг энэ хээрийн сайхан экосистем Сүхбаатар аймгийн Дорнод талын сайхан хээрийн бүс маань бол маш хэмжээний дороотлол тэнд явагдаж байна гэдэг нь л гарч ирж байгаа. Энэ рүү бол гарч ирж байгаа. За тэгээд энэ рүү ч бас энэ Минингийн тал руу энэ байж байна. Хойшоо даш балбар руу байж байна. За ингээд Монгол орны төвийн нутгаар бол нэлээ ингээд маш хэмжээний дороотлол. За энэ бол тодорхой. Энэ бол маш хэмжээний одоо суурьшилт явагдаж байгаа. Маш хэмжээний одоо малын тоотлогоо бол энд өсөж байгаа тий. За үүнээс гадна энэ баруун аймагуд руу нэлээдгүй бас байж байна гэх мэтлэн. За Монгол орны энэ хойд хэсгэрээ энэ уулархай хэсгэр бол хуур ашиглалтууд бол бас нэлээ гарч ирсэн бас байж байна. За нөгөө тэгвэр ногоон ургамлын сайжралт нь бол тий бас байна. 37 жилийн хугацаанд тий 37 жилийн ногоон ургамлын сайжралтыг нэг ингээд зурагт сам хийгээд харуулж байгаа юм шүү. Тэр энэ яг газар зүйн одоо бүсчлэрээ бол их сайхан харагдаж байгаа. Монгол орны хойд хэсгээр бол ногоон ургамлын сайжралт нь дийлэнх мас нь бол ингээд байж байна. Төвийн бүс нь байж байна. Говь цөлийн бүс нь. Тэгээд энэ говь цөлийн бүс рүү бол нэлээд ногоон ургамлын бас сайжралт бол явагдаж байгаа бас харагдаж байгаа. Гэхдээ түрүүний ярьсан энэ 37 жилийн аль нэг нь гэхдээ яг 37 жилийн аль сайжралт нь энэ зургаас хэлэхэд хэцүү. Тэхийн тулд өмнөх нөгөө олон жилийн сэр зургийг харахад тодорхой болно тий. За юм байна. За дараагийн слайд одоохон дуусах нэ. За энэ дээр хэдүүлээ нэг анимашн хараадах юм. Нэг 37 жилийн мэдээгээ анимашн хийгээд ингээ харахаар нөгөө ногоон ургамлын бууралт болон сайжралт нь хэрхэн яаж цаг хугацааны хувьд шилжилж өөрчлөгдөж байгааг бол харуулж байгаа юм. За түрүүний ярьсан тэр ногоон ургамлын бууралт дандаа энэ 2000 оны их рүүгээр ингээд зүүн аймаг руу гол чиглэсэн харагдаж байна тий. Тэгээ хуурайшилт нь одоо ингээд бас 2000 он гарч ирэл бас мөн ялгаагүй зүүн аймаг руугаа шилжиж байгаа харагдаж байна тий. Тэгэхээр энэ дээр бол нөгөө хүний үйл ажиллагаатай хит их бэлчээрлэлт уур амьсгалын халалт нөлөөлөлт эдгээрийн хоорондын давхцалт нөлөөлөд давхцаад ирэхээр л маш хэмжээгээр энэ бэлчээрийн дороотлол бол маш хэмжээгээр бол явагдаж байгаа тий. Тэгэхээр энэ одоо процесс нь бол ялангуяа Монгол орны соргог бэлчээртэй цэвэр энэ хээрийн экосистем бүрдсэн зүүн 3 аймаг дээр бол маш их эрчимтэйгээр бол явагдаж байгаа бол сая ингээд энэ анимашн дээр бол харагдаж штэ. Ялангуяа Сүхбаатар аймаг, Дорнод энэ Минингийн тал руу энэ рүү гээл тий. Тэгэл манайхан ч одоо ингээл хавар болонгууд өвөл болонгууд одоо адуучт нь
хар мянган адуугаан тугаал энэ дорнд Сүхбаатар руу явцдаг, Хинтээ рүү явцдаг. Тэгээ гихмичлэн энэ ингээд зүү бус ингээд бэлчээр ашиглалт ямар ч менежмент байхгүй. Тэгээ энээс ингээд хамаарал ингээд энэ хэмжээний их сайхан экосистем бол тэрчгээрээ ингээд дороотж байгаа. За үүнээс улбаалаад давхар тэнд чинь бол хээр экосистемыг бүрдүүлсэн зэрлэг амьтад байж байгаа. Тэр зэрлэг амьтдыг дагаад маш их олон одоо юу гэдэг юм те бусад одоо ингээд экосистемүүд нь бас байж штэ. Тэгээ тэднэрт маань бол ингээд бас сөргөөр нөлөөлж байгаа юм гэдэг. За өөр байна. Энэ дахиад оролцсон. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Нэлээд удаа нуршуу юм ярьчлаа. Асуулт байвал би сайхан хариулаад явъя. Байна уу? байна. Ганцаараа сууж байгаа юм болов уу гэж бодлоо шүү дээ. Асуулт асуух уу? Тэгээ асуу. За тэгээ За хоёр илтгэгчтэй баярлалаа. За Ям мэдээлэл холбоо тавд орж байна уу? За их сонирхолтой бас агшин төвчний судалгаанууд хийж байгаа юм байна. Баяр хүргэе. За сүүлийн илтгэгчээс асуугаад явъя тийм хөө. За тэгээд За энэ юу жил болгон хийсэн энэ газрын дороотлын зураг гэдэг газрын дороотлол гэдэг ойлголчийн нэг жил дээрээ доош унахыгаа дороотлол гэж аваа сайжирсныхаа сайжрал гэж авах ийм ойлголт мөн үү? Эсвэл 37 жилийнхээ турш сайжирсан муудсныгаа дороотлол гэж үзэх юм уу? Энэ одоо жил болгон дээр л нэг доош унсныгаа дороотлол гэж авчаа сайжирсныгаа сайжирсан гэдэг хахаар яах вүлээ гэж юу одоо тийм. Дээрээс нь тухайн жил болгоны мэдээгээ бүрдүүлэхдээ яг ижилхэн 7 сарын бүгдэн дээр нь 7 сарын мэдээ байсан уу? Зарим нь 5 сар, зарим нь 6, зарим нь 8 сар гэж яваад энэ мэдээ чинь бас нөгөө тэр дүгнэлтүүдэд нөлөөлсөн үү гэж асуух гэдэг. зөв. За тавд өржтэй баярлалаа. Их сайхан асуулаа. Тэгэхээр газрын дороотлол гэдэг тэндээс яри те. Тэгэхээр энэ ерөөхдөө ингээд энд нэг хоёр ойлголт байгаад байгаа юм. Газрын дороотлол бэлчээрийн дороотлол хэд хэдэн ойлголт байгаа юм. Бид хэд ингээ хооронд нь хойлдог те. Газрын дороотлол, бэлчээрийн дороотлол, цөлжилт тэгээ ган гэд гихмичлэн гээд энэ нэр түмэнд маш их олон гээд хооронд нь хольж утгаад байт юм аа. Тэгэхээр газрын дороотлол нь бол энэ юу нь бол бас яг цэвэр газрын дороотлол тал руу чиглэхгүй гэж хэлж болно. Энэ бол бэлчээрийн дороотлол гэдэг нь явж байгаа шүү. Өвсний дороотлол. Тэгэхээр өвсний дороотлол гэдэг дотор яг тайлбар нь онол нь юу вэ гэхээр тухайн газар нутагт байгаа өвсний бүрхэц буурах. Тухайн газар нутгийн ургамлын төрөл зүйл нь ховордох, төрөл зүйл нь өөрчлөгдөх. Ургамлынх нь бүтэц шин чанар нь өөрчлөгдөх, бүрхэц нь буурах. Тэ? Эдгээрийг бол ургамлын grassland degradation буюу бэлчээрийн өвсний дороотлол гэдэг ерөнхийд нь ойлгол ингээд тодорхойлт нь бол ингэж бууж байгаа. Газрын дороотлол бол арай өөр бол очиж байгаа юм шүү. Тэгээ тэр нь бол газрын дороотлол нь цөлжилт болох процессын өмнө байна уу та тий. Тэгэхээр энэ нөгөө газрын дороотлын мэрэгчлэнгууд энэ дээр илүү сайн тодорхойлт хэлэх байгаа л да. Тэгэхээр энэ газрын дороотлолтоос холбож болохгүй. Яг хуу газрын дороотлолт энэ аргачлалыг бол харин ашиглаж болно. Хэрэглэж болох юм байна гэдэг тийм санаа бас байж болно гэж ойлгох нэ. За тэгэхээр газрын дороотлол гэдэг асуудал дээр бол асуултанд хариулсан гэж ойлгох уу? Харин тэглээ. Сайн газрын дороотлыг ярьсан болохоор тэгээ асуучих. Харин тэр би нөгөө ярианд янз бүрийг бас холиод ярьчих. Хатуураад ярьчихгүй тэгээд. За нөгөөх нь нөгөө тий. Энэ мэдээ нь болохоор яасан бэ гэхээр нөгөө нийтдээ жил бүрийн өдөр бүрийн мэдэн дээр би Spectre Dynamics Analyzer end member prediction хийсэн гэж хэлсэн тий.
Тэгэхээр тэнд бол сар бүрийн мэдээнд ингээд жил өдөр бүрийн мэдэн дээр ингээд expect unmixed channel хийгээл end member гаргаад тэрийг буцаага сар болгоод сарын дараа нь ан бол жилээр нь гаргаж авч байгаа юм шүү. Тэгээ эцсийн үр дүндээ бол энэ жилийн мэдээг хэрэгжилж байгаа юм шүү. Тэгэхгүй болохоор Монгол орны тухайн сараар нь ингээд хийж бас болно л да. Тэгэхээр бол ланцаатын орж ирж байгаа бүртгүүлж байгаа нөгөө мэдээний давтамж нь бага учраас магадгүй 7 сард нэг зурваснгаа сайхан бүтэн гэж явж байгаад баруун одоо 3 аймгаар явж байгаа, Төвийн аймгаар явж байгаад гинт байхгүй бол хар ч юм уу те. Эсвэл Зүүн аймгаар явж байгаа гинт байхгүй хар болоо. Тэгээд энээс хамаарад ингээ нөгөө мэдээгээ сүлд нь юм комбайн хийж одоо хаануул мэдээ ашиглах болсон шалтгаан юм. Тэгэхээр энд бол яг чиний түрүүний гаргаж байгаа хөндөж байгаа асуулт зөв л дөө. Улирлын нөлөөлөл орж байгаа. Тэгэхээр тэр нөгөө шар ургамал дээр те. Шар ургамлын одоо ялангуяа энэ слайд дээр харуулж штэ. Энэ шар өнгөөр хуур хаашаалт явж чинь те. Энэ дээр л улирлын нөлөө орсон. Хаврын улирлын, намрын улирлын. Тэгтээ яг жилээр нь хэлж байгаа учраас энэ бүтэн жилээрээ бол ийм байна гэд хэлж байна. Тэгтээ яг улирлын хэмжээнд яриул энэ зургийг бол хэлж шууд ашиглаад явах бол очоод дутагдaltaй. Тэгэхээр яг аануул байдлаар жилд нь бол ийм байна гэж ашиглах бүр болцоо. За ойлголт тэгвэл сонирхолтой гоё юм байна. Тэр дахиад нэг тодруулах. Тэр сүүлийн нөгөө 37 жилийн хувьд сайжирсан муудлын гэдэг дээр хоёулынгийг харахаар одоо жишээ аваад 1 пикселийг харуул 1 пиксел тэр сайжирсан муудлын хоёулаа байгаад байна шүү дээ. Тэгэхээр тэрийг яаж та салгаж байгаа 1 пикселийн хувьд авч үзэж байгаа шүү зөвхөн жишээгээр. Хамгийн сүүлийн хоёр зураг байсан шүү дээ. Хамгийн сүүлдээ. Энэ дээр нөө. Тий одоо энэ дэр жишээ нь 1 пиксел хоёулаа байгаа бох. Тэгэхээр хоёулынгийн яаж нэг нь алин дээрээ гараад 37 жилийн үед алин муудсан сайдсан гэдгээ. Тэгэхээр нэг түрүү нөгөө line trender гэдэг нэг аргачлал түрүү ярьсан те. Тэр аргачлал дээр нөгөө юу тоолсон шүү дээ хэдүүлээ. Өсөлтүүд нь хаанугаа, бууралтууд нь хаанугаа гэж тоолсон шүү дээ те. Тэр өсөлтүүдийн дандаа ингэ тоолоод одоо энэ тэгэхэд одоо хэдэн өсөлт вэ? Нэг өсөлт, хоёр өсөлт гараад ирж байна те. Тэгээ ингээ хоёр өсөлт. Тэг яг энэ бол тухайн цэг дээр шүү дээ. Магадгүй өөр цэг дээр 3 4 өсөлт. Гэх мэт ингээд нэмээд явахаар ингээд нэмээд явахаар энэ өсөлтүүд нь гараад ирж байгаа. За энэ бууралтуудын тоолоод хаана бууралтууд байна. Тэр бууралтуудыг гаргаж ирээд нийлүүлээд үзэхээр энэ бууралт. Гэхдээ энэ бууралтыгаа нөгөө triangle руу оруулчихж байгаа шүү дээ бас. Triangle руу оруулаад жил бүрдэн хаана ногоон ургамал байж байгаа соёл руу орсон. Тэгээ зөвхөн ногоон ургамал байж байгаа соёл руу орох, ногоон ургамал байж байгаа NP руу орох, NP байж байгаа соёл болох энийн тусад нь ялгаад жил бүрдэн тусад нь ялгачаар нөгөө ногоон ургамлаасаа ногоон ургамлын бууралтууд нэг талтай гараад ирж байгаа. Яг тэгэхээр бидний нөгөө line trender дээр чинь ногоон ургамлын дандаа бууралтууд нь тоолоод авцсан шүү дээ. Нөгөө талдаа ногоон ургамлын өсөлтүүдийн бас мөн ялгаагүй line trender дээр дандаа өсөлтүүдийн тоолоод авцсан учраас энэ дээр ингээд жил бүр дээр ингээд гараад ирж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг яг хооронд нь давхцуулбал магадгүй энэ пиксел зарим нэг пиксел дээрээ ногоон зарим дээрээ ингээд тэр нөгөө шар мар хөрөн улаан гарна л да. Одоо жишээлбэл эцсийн хэрэглэгчийн хувьд яг тэр зураг л илүү чухал гэж би хэлдэг. Эдгээр тэрнээс 2 зураг тавьчаад энэ хэрэглэгчийн хувьд эсвэл 2 зураг тавьбал тусдаа 17 жилээс 15 дээр нь муудсан 20 дээр нь сайдсан гэж тавьж болж энэ жилийн тоогоор үгүй бол нийлүүлээд яг 37 жилийн туршид доктортой байсан сайжирсан муудсан гэвэл хэрэглэгчийн хувьд яг та хэдийн хувьд нөгөө зорилгоороо бас ингэж хийж байгаа байх л та. Тий. За. Тий яг бөөнд ингээ нийлүүлээд харуул ингэж харагдана шүү дээ тий. Ногоон ургамал нь яг өсөлт нь хаана байгаа, бууралтууд нь хаана давхцаж байгаа гэдэг давхцаж бас харж болж байгаа. За миний хувьд бол өөр хүмүүс. Сайн байна уу? Сайн байна. Хоёр хэлдэгчтэй баярлалаа. Би нэг сүүлийн хэлдэгчээс нэг зөвхөн асуулт асуучээ. Тэгээд та тэр 13 дугаар слайдн дээр одоо энийг аргачлал байгаа шүү дээ нөгөө газрын хэмжилт. Тийм энэ дээр
Энэ дээр нэгдүгээрт нь энэ нөгөө газрын хэмжилтээ одоо ургамал хөрс бүгднгийнх нь спектрийг хэмжсэн гэсэн шүү дээ тий. Ааха. Гэхдээ энэ нөгөө хэмжилт хийсэн талбайгаа хиймэл дагуулынхаа пикселтэй адилхан юусэн үү 1 м квадрат дээр хэмжсэн үү? Тэгэхээр энэ яг химэл дагуулынхаа мэдээний энэ дээр би нэг юуг нь харуулаагүй. Слайд маань олон болчих гээд. Тэгээ зарим нэг нь хассан юм аа. За энэ дээр би тодорхой харуулъя. За тэгээ яг энэ дээр ингээд ногоон ургамлынхаа одоо ингээд рандомаар ингээд хээр хэмжилтийнхаа поинтууд үүсгэчлээ тий. Тин газар гэж цэгүүдийг шидтсэн тий. За тэгээ тэр газар очлоо. Тэр газар очингуудаа тэнд яах вэ гэхээр хаашаа 30-30 метрийн юм дөрвөлжин талбай үүсгэж байгаа юм. Тэгэхээр тэр нь бол 900 м квадрат талбай болж байгаа. Одоо шилбэл энэ бол ингээ 900 м квадрат талбай. Энэ талбай дотроо нөгөө цэгүүч нь энэ цэг дээр ирэнгүүд энэ дотроо ингээд энэ талбайг үүсгэх нь шүү дээ. За тэгээд хэмжилтээ энэ дээр нэг хийгээд, энэ дээр нэг хийгээд, энэ дээр нэг хийгээд, энэ дээр нэг хийгээд яг ингээд энэ огцлол дээр хийгээд хэмжилтүүд хийгээ явах нь шүү дээ. Тэгээд энэ дээр ингээд одоо энэ цэг дээр ирэхэд очингуудаа нөгөө ямар одоо ургамал төлөөлж байгаа юм. Одоо энэ шивэт хялган байгааз тий. Энэ шат толгойтой. Энэ ургамал дээр ингээд хэмжилтээ авах нь л да. Тэгэхээр энэ дээр нөгөө 930-30-ийн харьцаа дээр дотроо одоо 4 8 9 хэмжилт ч юм уу 9 ширхэг одоо 1 м дээр ч юм уу яг зөв тийм. Тэгээ 1 м-ийг хайцах юм юу үүсгээд жааз үүсгээд тэгээ тэр дотроо бас мөн ялгааг ургамлынх нь өндөр тэгээ ургамлынх нь бүлгэмдлийг бас тоолоод ямар гişнэн төрлийн ургамлын бүлгэмдэл байна. Тэгээ тэндээсээ зонхилж байгаа ургамал дээр нь очиод спектр хэмжилт хийгээд авсан байхгүй юу? Тэгээ шар ургамал дээр нь аваад ногоон ургамал дээр нь аваад хөрсөн дээр нь ч бас аваад ингээд хэмжилт хийсэн. Тэгээ энэ эдрийгээ бол цэвэр спектр гэж яриад байгаа. Энэ цэвэр спектрээ гэхдээ яг хоо эн чинь бас хүн л хэмжиж байгаас хойш бас нэг хэмжээгээр холилдсон шүү дээ тий. Тэгээд тэр цэвэр спектрийг гаргаж авахын тулд нөгөө нэмэлт энэ мэдээлүүдээ нэмэлт хэмжилтийн мэдээнүүдээс яг энэ цэвэр спектрийн сигнатурыг гаргаж авч байгаа сүлд нь. Тэгээд нөгөө спектр ан миксчер руу оруулаад ланцаадах мэдээн дээрээ prediction хийгээд 4 энд мембрийг гаргаж авч байгаа юм шүү. 37 жилийн хугацаанд. 4 одоо лансатын нөгөө 5 байнд ашигласан гэсэн шүү дээ тий. Тэр 5 байндаас ерөнхийдөө бол миний ойлгож байгаа энэ гурвалжин хуваагаад байгаа шүү дээ. Нэг одоо жишээ нэг пикселийг одоо жишээ нь хөрс байна уу, ургамал байна уу гэдэг нөгөө тий. Тэрнийхээ одоо нэг пикселийн аль нэг рүү тодорхойлно шүү дээ тий. Тэр 5 байндынхаа одоо рефлектээс ашиглаад тий тэрийг одоо ямар аргачлалаар юу жаа машин сургалт энэ төрөө одоо тэгэхээр тэр чинь юу ашиглаж байгаа? Spectral unmixture algorithm гэж байгаа. Аргачлал нь яг тэр алгоритмыг ашиглаж байгаа. Би энэ дээр бичээ. Тэр алгоритм нь цаана ямар тооцоол? За тэр алгоритм нь яаж тооцоодог вэ гэхээр linear regressionтэй их төстэй. Тэгэхээр predicted variable нэгсэндээ бидний predicted variable тэгээд prediction variable гэж хоёр variable байгаа тийм. Тэгэхээр бидний хооронд y буюу нөгөө x-үүд маань бол нөгөө бидний нөгөө end member-ууд байх нь шүү дээ. X-үүдийн тоон бол нөгөө end member GV1 GV NPV тэгээд нөгөө sol shade гэж явчих нь шүү дээ тийм. За эдрийг тооцоолж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ нөгөө 3 төрлийн 4 end member чинь 5 банд дээрээ очиод за энэ дээр байна уу? Хаана? Одоо ингэнэ гэсэн үг үстэй тий. Одоо энэ 4 утгаан тодорхойлж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр нөгөө спектр утгуудаа гаргаад авчиж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт одоо жишээ нь soil байлаа гэхэд бол лансатын нөгөө 50 банд дээр одоо спектрүүд нь ямар нэгдгийг гаргаад авчиж шүү дээ тий. Тэгээд одоо нөгөө пиксел дээрээсээ яг тэр 5 байндынхаа утгуудыг авч агаад эднэрийн одоо хооронд нь шугам юу ч хийгээд ч юм гэсэн үг. Дундаж бишээ. Одоо энд харуул томьёог нь харуул. За. Дох энд олчлаа. Цаанаа бол linear regression явагдаж байгаа. Тэгэхээр чи linear regression-гийн equation
санаж байгаа бол одоо энэ үеч тий. За одоо ширээ RK гэдэг бол одоо энэ дээр ингээд reflectance юг бол waveland тооцоолж байна. За тэгээд ингээд хойш ингэ явъя. Тэр нь reflectance of end member гэдэг. Linear regression чи хоёр хувьсгчтэй байгаа шүү дээ тий. Хоёр хувьсгчийн хоорондоо юу ч шүү дээ. Одоо жишээ нь газрын хэмжилт ч юм уу хиймэл дагуулынхаа нөгөө байн дөрөвсөн гаргана шүү дээ тий. Тэгээ нөгөө дөрвөн хувьсгч байгаад байгаа ш наачаа. Тэгээ энэ малт шүү. Олон хувьсгчтэйг ашиглаж байгаа юм шүү. Олон хувьсгчтэйг болгоод тий. Тэгээ Аа. олон хувьсгчтэй болохоор нөгөө олон хувьсг X нь бол X1, X2, X3 гэж явах нь шүү дээ. Аа. Тэгээ явна гэсэн үг. За тэгээ дээр нь бол нөгөө стандарт алдааг нь бас тооцоолж байгаа юм чинь. За тэгэхээр гол аргачлал маань бол энэ байж наараа. Энэ томьёог хуж үзээд ойлгуул spectral mixed analysis ямар ч програм дээр ажиллаж чадна гэсэн үг. Тэг энэ яг шугам эргээс юм. Тэгээ энэ дээр бол нөгөө юу юм бэ штэ. Одоо жишээлбэл энэ ихний EKI гэдэг бол биднийхээр бол нөгөө хээрийн хэмжилт хийсэн утгууд нь явагдаж байна. За тэр ихнийх нь тэр RK гэдэг бол нөгөө юуных нь нөгөө ланцат шин 5 байнд орж ирж байна тий. За тэгээ стандарт хазаалтын стандарт алдаагийн тооцож байна. За тэгээд N гэдэг бол нийт end membrane тоо орж ирж байна. Тэгээ wavelength-ийн спектрийн мэдээлэл орж ирж байна гэх мэлээ. Тэгээд эндээсээ дараа нь нэг threshold ч юм уу утганууд гаргаад авчихсан шүү дээ. Дөрвөө нөгөө дөрвөө ангилах 5 байндаас чинь миний дөө юу яаж байгаа. Тэр чинь шууд эн чинь өөрөө ингээд алдаагаар тооцоолоод шууд нөгөө threshold гаргаж ирэхгүй. Юу гэхээр end membrane чинь нөгөө 5 ланцатын 5 сувг дээр чинь 5 сувг дээр нь нөгөө спектрүүд чи ажиллаад тий. Энэ бол GV юм бэ ингэж хамт ингэж GV чинь гаргаад ирчин. GV нь бол процентээр гаргаж ирэх нь шүү дээ. 0-оос 1-ийн хооронд процентээр гарч ирэх нь. 0-оос 1. Бүхлээд дээш нь хөрвүүлэл 1-ээс 100-ийн хооронд гэсэн утгатай чам GV гэдэг утга гараад өгч байна. За NPV нь бас мөн ялгаагүй 0-оос 100-ийн хооронд. Соёл нь бас мөн ялгаагүй 0-оос 100-ийн хооронд ингээ процентоор. Тэгээ ингээд энэ 3 процентоор гарч ирсэн end member-ыг shade нь бас орж ийн тэ. Ингээ 4 одоо процентоор гарч ирсэн end member-ыг ингээ хооронд нь давхцуулбал магадгүй GV нь 20%, NPV нь 30%, ингээ 50% болчлаа тий. GV NPV. Тэгээ нөгөө хоёр нь нийлэхээр тусдаа ингээ нэг цэг дээр шүү дээ. Тусдаа ингээ нийлээ 50%. Ингээ нийтдээ ингээ 100% бүрдүүлэх юм тий. Ингэж гарч ирж байгаа. За баярлалаа. Дараагийнх нь энэ дороноороо validation хийсэн гэсэн шүү дээ тийм ээ. Тэгвэл нөгөө нэг нь аргачлаа дорон дээр validation хийсэн юм уу? Дороноо бас хиймэл дагуулгын дататай холбосон юм уу? Тэгэхээр дороноо хиймэл дагуулгын дататай холбох гэдэг яах нь бас ойлгохгүй байна. За тэгэхээр яасан гэхээр дороноо одоо нөгөө дороноор 30 м-тэй пиксел авчихсан шүү дээ тий. Тэрийгээ дараа нь хиймэл дагуултайгаа харьцуулж хийсэн юм уу? Яг зөв. Тэгж хийсэн байж байгаа. Тэгэхээр дорооныхоо би нэг бидний нөгөө ланцатын мэдээж бол хаашаа 30 м тий. Тэгэхээр дорооны зураг зүгээр нэг 2 м төрөгчл 30 м төлөвлөж чадахгүй шүү дээ. Тэгэхээр дээш нь 100 м-ийн түвшинд дорооноо хөөргөөд үзэхээр тэгэхээр 30 м-ийн 900 м квадрат талбайг бол дороо манд хангалттай бүрхэж байгаа. Тэгэхээр энэ 2 м, 5 м, 10 м, 30 м, 100 м гэдэг тус бүрд нэг 5 өөр түвшинд дороо нь хөөргөөд тэгээ тэн дээрээ нөгөө 4 end member-ыг ангилж байгаа юм. Дорооныхон зурган дээрээ. Тэгэхээр дороо нэг асуулт. Дорооны нөгөө байнд үүдээ штэ. Энэ лансатынхтай адилхан байсан гэсэн үг үү? Дороо ашиглаж байгаа 5 байнтайгаа. Тийм. Дороон ч нь бол яг үзэгдэх гэрлийн 3 сугаар ашиглаж байгаа штэ. Тэгээ дорооноос ч үзэгдэх гэрлийн 3 суг дээрээс шууд ангил хийгээд ногоо ургамал нь энэ ногоо ургамлыг бүрхсэн энэ байна. Шар ургамал нь энэ байна. Хөрсний энэ байна. Шэд нь энэ байна гаргаад ирчин тий. Нөгөө данцаад ч юм бол нөгөө spectral dynamics чинь ажиллаад нөгөө 4 end member бас гаргаад ирсэн учраас аль хэзээ гаргаад ирсэн учраас сэдвчилсэн ингээд бүтээгдэхүүн гаргацсан учраас хооронд нь харьцуулахад ямар ч асуудал болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр харьцуулахад нөгөө үр дүнгийн харьцуулсан гэсэн үг юм тий. Тэгэхээр нөгөө spectral-ийн unmixed channels гарч ирсэн end member-уудаа дорон дээр тооцоолсон end member-ыг хооронд нь харьцуулах үзэж байгаа. Тэгэхээр өөр төвшөнд нь харьцуулж үзэж байгаа. Тэгээ энд нь ерөнхийдөө ингээд аваад үзвэл корреляц нь аваад үзвэл 100 м-ийн түвшин буюу
хаашаа 30 метрийг талбайг хамрах талбайд бол арай илүү өндөр корреляцтай гарч ийна. Тэгээ өөрөөр хэлбэл энэ нь бол Landsat-ийн мэдээгээр тооцоолсон хээрийн имжилтээр цуглуулсан нөгөө цэвэр спектрийн мэдээ нөгөө бидний тооцоолсон модель маань бол гайгүй сайн ажилласан байна гэж хэлж болохоор байгаа байхгүй юу? Бидний зохиосон нөгөө модель одоо юу байгаа ш Аа, нөгөө модель маань бол энэ байгаа ш тий. Энэ Аа. модель маань бол гайгүй сайн ажилласан байна гэж хэлж болж байгаа. Газрын датагаа хэд орчим зэгээс цуглуулсан байна? Газрын дата бол ер нь их олон талбайд авсан. За барыг 300 400-га талбай. Энэ талдаа ингээ 300-га талбай. 300 цэг. Эндээ барыг 400-га цэг байна уу да. Нилээн ажил орсон Тийм юм нэлийн ажил хийсэн. Тийм. Энд тэгэхэд нөгөө барыг бүтэн нэг сарын хугацаанд явсан байж байгаа. Энийгээ тэгтээ одоо нэг төрлийн homogeneous одоо бэлчээрийн цуглуулсан уу? Одоо янз янзын холимог юу яасан уу? Ерөнхийдөө бол бэлчээр Ерөнхийдөө төвлөрүүл. эндээс нөгөө явахаас өмнө юу яасан? Цэгүүдээ рандомаар ингээд үүсгээд За. цэгүүдээ рандом үүсгээд тэр рандом цэг дээр очиод аваад тавьсан байж байгаа. За. Тэгээд яг хоо энэ Монгол орны энэ хэсгээ явахдаа бол энэ хэсгийн талаас хойш явахдаа ерөөхдөө жоохон бэлчээрийн төлөөлөх газруудаар аваа авчихсан. Доминетэд болж байгаа, зонхилж байгаа бэлчээрүүд дээр ингээд аваад авчихсан байж байгаа. Ерөнхийдөө дийлингтэй бол рандомаар авчихсан байж байгаа. За баярлалаа. За. Манай нэг хээрийн имжилтийн багт хоёр оюутан орсон, геоклагийн хүрээлэнгээс хоёр судлаач орж ирсэн. Тэгээ миний бие орсон. Тэгээд давхар би нөгөө эндээс профессороос авч утсан. Нэлээд сайхан судалгааны ажил болсон. Тийм. Гоё ажилласан. За өөр асуулт тань тодруулах. Тэгэхээр одоо сүүлийн үед бол энэ судлаач нь танан судлалын одоо салбар те энэ сабпикслэр одоо ялангуяа энэ Америкт сабпикслийн анализыг бол маш эрчимтэй хийгдэж байгаа. Тэгэхээр энэ судлаачид юу одоо пейперүүд юу гэж хэлж байгаа нэхээр энэ уламжилт арга барилаар бол ингэ явахад бол их алдаа их гарч байгаа юм байна. Тийм учраас энэ сабпикслийн өөрчлөлт энэ heterogeneity янз бүрийн юм одоо бүлгэлсэн энэ өөрчлөлтүүдийг илрүүлэхэд бол ялангуяа энэ сабпикслийн аргачлал илүү сайн тохиромжтой байна гэж хэлж өгч байгаа. Тэгэхээр манайхан ч гэсэн тэгэхээр одоо нэг пиксел дээр нь илүү детальчилж ажиллана гэдгийг яриад байна. Тий, нэг пиксел дээр илүү детальчилж ажиллана. Өөрөөр хэлбэл одоо ингээд одоо чи энэ дээр ингээд энэ зураг дээр харлаа. Энэ зураг дээр ингээд сабпиксel гэж бодъё л доо. Энийг нэг пиксел гэж бодъё. Энэ жазыг. Энэ жазанд чи нүдэн баримжаагаар хэдэн хувь нь ногоон байна. Хэдэн хувь нь хөрс байна. Хэдэн хувь нь шар байна. Хэлж чадах уу? Одоо баримжаад хэлье л да. Тий. За нэг 10% нь ногоон. Хүн болгоо өөрөөр хэлнэ л дээ тий. Яг тоо. Хоёлаа нэг жоо баримжаа хэлээ тий. 10% нь ногоо, 60% нь хөрс. Тэгэл чулуу байна. 30% нь шар ургамал хэлээ. Тэгээ эний чинь нэг саб пиксел чинь л энийг ингэж гаргаж ирж байгаа байхгүй юу? Уламжлалт аргаар бол яах вэ? Бид нар нөгөө уламжлалт NDV бодох юм уу? Эсвэл нөгөө surprise unsurprise classification бол тэрчгээрэл нэг англи улаа гарчих нь шүү дээ. Тэгээ sub pixel гэдэг нь давуу тал нь бол эндээ байгаа юм. Тэгэхээр энэ дотор нь хэд хэдэн хувь нь яаж хэд хэдчний хувь нь ямар хувь эзэлж байна гэдгийг л хэлж байгаа. Лансатынхаа нөгөө 5 байндаа сонгохдоо ерөнхийдөө юун дээр ургамлынхаа рефлектенсийг харж агаад хамгийн илүү мэдрэмтгий байгаа дээр сонгосноо тий. Лансатын ерөөсөө 5 байндыг л ерөөсөө ашигласан. Үзэгдэхүүлийн 3 байнд, ойрын 7 байнд туяа. Тэгээд дулааны биш дулаан гинэ. Нэр богино долооны 2 суг. Тэгээ яагаад тэгэхээр богино долооны суг дээр чинь бол чихтэй ургамлууд гарч ирэх илүү дамгаа. Богино долооны дээр чинь чих илүү илэрхийлэх тий. Нийт инфраред бол ногоон ургамлыг илэрхийлж байгаа шүү дээ. За нөгөө бусадууд дээр ногоон ургамлын буурал төсөлтүүд ингээд илэрхийлж байгаа шүү дээ. Учираас ингээд эдгээр 5 одоо байндыг бол ашигласан байж байгаа. Тэгээ энэ 5 байнд чинь бол спектрийн долгионы хувьд бол 350 нанометрээс 2500 нанометрийн их маш өргөн зайлсхийц тус байж байгаа шүү дээ тий.
За. Тэгээ та бүхэн болж игэл ийм сабпикслийн анализуудыг бас сайн хийхийг удаарэ гэж зөвлөё. Одоо энэ сабпикслийн анализ чинь одоо энэ дээр бол яг сабпикслийн спектрийн анализ дээр би зөвхөн 4 end member л ашиглаж байгаа. 4 spectral signals ашиглаж байна. Одоо сүүлийн үед яаж юм гэхээр synthetic approach гэдэг юм орж ирж байгаа юм. Тэр нь яаж яг энэ өмнөх 2 дахь одоо вебинар дээр ярьсан баг. Чи хэрвээ байсан уу? Тэн дээр яасан гэхээр одоо GV дээр одоо ногоон ургамал дээр маш олон төрлийн хэмтсэн спектрийн мэдээг оруулж ирж байгаа. Хөрсөн дээр маш олон төрлийн хэмтсэн спектрийн мэдээ орж ирнэ. Гэх мэтлэн одоо маш олон төрлийн спектрийн мэдээ оруулж ирж байгаа. Тэрэн дээр бүгдэн дээр нь predict хийчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ subpixel нь бүр илүү наривчлалтай тооцоолно гэсэн үг. Яг энэ судалгааны ажил дээр бол яг ингээд энэ 4 төрлийн 4 individual тэн дээр ажиллаж байгаа юм л да. Тэгэхээр энэ аргачлал нь бол газрын дороотлолд бас ашиглаж болох нь, газар ашиглалтанд ашиглаж болох нь. Тэгэхээр би нэг асуулт асууж би сайн мэдгүй байгаа. Энэ нөгөө манайхаа одоо энэ нөгөө ургамлын бүрхэг центр дата цуглуулж байгаа шүү дээ, тий. Хоёулаа сая жишээ нь энийг харж агаад тэдэн үн ургамал байна, тэдэн үн хүрс байна гэдээ ингэж байгаа шүү дээ. Энийг ерэн цуглуулахдаа одоо яг яаж цуглуулж байгаа юм бол яг саяных шиг хоёул ингээ харж агаад хэмжиж байгаа юм болов уу? Энийг юу яаж байгаа юм бэ? Нүхнүүдээ ингэж байгаа тоолоод хийж байгаа юм болов уу? Жижиг нүхнүүдээ. Ер нь бол хэд хэдэн аргаар хийдэг. За юуны ургамал зүйн мэрэгчлэнгүүд бол ургамлын одоо энийг ингээ сайн найшлуулад харвал энд нэг юм байгаа. Нөгөө 1 метрийг харьцах 1 метрийн талбай шүү дээ. Тэрийг дотор нь торлож байгаа юм шүү. 10 санжаар торлцсон байгаа шүү ингээд. Ийшээ 10-нууд, ийшээ 10-нууд, ийшээ 10-нууд ингээд энэ дотор 100-нууд байгаа. Тэгээ энэ 100-нуудын дотроо тоолно. Ургамлынхаа төрөл зүйлийг тоолно. Энэ нүдэнд одоо шилээ эндээс магадгүй харган байна гэж бодъё. Жижиг өргөстэй харган. Энд хэд тоологж байна? 1 2 3 4 5 5 ширхэг байна те. Тооллоо. Энд хэд байна? Тооллоо. Ингээд тоолоо. Тэрний нийлбэр хэмжээгээр нөгөө ургамлынхаа пропорц гаргаж байгаа. За энэ бол ургамал зүйн одоо ургамлын одоо дагнсан хүмүүс бол ингэж ийм судалгааны ажил хийх нэ. За нөгөө аргачлал нь юу гэхээр нүдэн баримжаагаар ингээ харж агаад пропорц бас гаргаж болж байна. За хэдөө гэдэг. Гэхдээ яг нүдэн баримжаа ч өөрөө субъектив алдаахтай учраас жоохон тийм. Гэхдээ бас яг болно те баримжааг байна. За нөгөөх нь юу гэхээр энэ дээр image classification болж байна. Маш энгийнээр Photoshop дээр ч юм уу, Paint дээр ч юм уу. Эсвэл дурын ашигладаг имиж боловсруулалтын програм дээр ч юм уу те. Зүгээр энгийн имиж одоо юу явуулчихад classification явуулахад ногоо ургамал нь хэдөө байгаа юм, шар нь хэдөө байгаа юм гээд гаргаад ирчих. Тэгэхээр нийт энэ зургийнхаа фрейм дотроо энийг 100% гэж үзэхэд энэ 100% дотор ногоо ургамал нь хэдөө, тэдэнд хэдөө, хөрсөнд хэдөө гэж чамд image classification хэлээд өгч гэсэн үг. Ингээд нөгөө тухайн судалгааныхаа зорилгоос хамаарат ямар аргачлал хэрэглэх үү гэдэг нь арай өөр байгаа юм шүү. Танай сургуульд байна шүү дээ, те, Висконсны. Тэнд одоо жишээ нь автоматын багаж энтер байна уу? Одоо энийг жишээ нь ингээд шууд дээр нь тавиа шууд ингээд баг гаргаад ирчдэг. За тийм юм ашиглаж байна уу? Одоо яг энэ байгаль багтай өөр лабораториуд байгаа. Манай лабораторид бол яг тийм байхгүй. Монголд бол байгаа шүү дээ. Энэ газрын харилцаа кодын газар одоо энэ манай анх хоёр оролцсон тий. Тэдний одоо тэнд бол ингээд манай чинь rangeland monitoring 5000 гаруй ингээд цэгийн мониторинг хийж байгаа. Монгол орны бэлчээрийн мониторинг хийж байгаа. Тэнд ингээд ургамлын одоо бүрхтэн дээр зураг аваад фото зурган дээрээсээ англи хийчихэж байгаа. Тэгээд тэнд бол ямар ургамал нь ямар хэмжээний процент хэлж байгаа, ямар ургамал нь ямар хэмжээний процент хэлж байгаа. Ургамлынхаа төрөл зүйлээр тэгж англи хийж байгаа. Тэгээд Монголд бүр ингээд чамтай бүр маш их ойрхон твийн цаана биш яг их нутагт чинь ингээд яг ийм ажил байх нь шүү. Фото мониторинг point гэдэг. Энийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол чи энэ анх хоёр гэдэг хүн байгаа. За баярлалаа. Эдийг хооронд нь танилцуулнаа гэд. Газрын харилцаа код зэрэг зэн газраас энэ байж байна.
Анх хоёр гэдэг энэ анх хоёр хүнтэй уулзаад энэ чиглэлээр дэлгэрэнгүй сайхан мэдээллийг аваарэ. Тэгээд эндээс мэдээлэл аваад сургалтын ч юм уу шинжлэх ухаанд бас ингээ ашиглах зорилготой ч юм уу те мэдээлэл бас авч болох бахөө гэж бодож Аа. байна. За өөр асуулт байна уу? За өөр асуулт авахгүй өмнөх хилдэхийнхээ асуулт руу орё тэхөө. Геомэдэлийн холбооноос асуулт байна. Тэн дээр тавигдсан илтгэлээс асуулт авъя. Надад нэг зүгээр тодруулах нэг сонирхсан нэг асуулт байна. Түрүүчийн илтгэл дээр. Хүмүүс нь байна уу? Баян мөнгө байгаа юм болов уу? Харин баян мөнхөө амлаа байхгүй. Гараа авчихсан. За яг байхгүй л яг. Их жаргал баян мөнгө. За тэгэд энэ нөгөө би өөрийнхөө имэйл хаягаа өгье та бүхэнд. Энэ чат бокс дээр өчлөө шүү. Энэ имэйл хаягаар та бүхэн хамтын ажиллагаа өрнүүлж бас болно уу? Ямар хамтын ажиллагаа, ямар чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлэх вэ гэд энэ янз бүрийн тийм санал байвал сайхан баяртай хүлээж авнаа. Бас мэдээлэл та бүхэн бас хуваалцаж болно. За тэгээд фэйсбүүк дээр та бүхэн зарим нь бол мэдж байгаа хоо элбэг жаргалд насан батга яхаар гараад ирнэ. Тэгээ мессенжерээр холбогдоод ч юм уу юугаар ч холбогдоод чинь тий. Фэйс дээр ингээд тавил миний юу гараад ирнэ. За асуулт байна уу? Манайхан чи яасан нам жим байх юм дээ? Хөдөө орон нутгийнхнаас асуулт байна уу? Хөдөө орон нутгийнхан манай хөдөө орон нутгийнхыг сайн оролцож байгаа шүү дээ. Энэ вебинар түрүү чинь вебинар дээр. Эндээс асуулт байна уу? Мөн ялгаагүй юутай холбоотой асуулт бас байж болно. Cloud computing cloud боловсруулалт гэх тэрнтэй холбоотой асуулт бас байж болно. Тэрнтэй хариулж болно. Google Earth engine-тэй холбоотой асуулт байж болно, хариулж болно. За. Тэгээ халиад явах нэ. За хэдүүлээ 10 цаг гэж зогсоох уу? За та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн вебинарт оролцож ирсэн бүгдэнд нь маш их талаалаа. Энэ өдөрт нь одоо энэ Америкч нөгөө өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж бүгдээ хэлдэг болоход хэлээ сурчиж. Тэгээд та бүхэнд бас мөн ялгаагүй өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэж хэлье. За өдрийг сайхан өнгөрүүлж баярлалаа. баярлалаа. За.